хөтөлбөрийн цагаа буруу хараад яг балрангаа алдлаа. Тэгээд ер нь альваа ингээд альвааг сайн нэгтэлж харж яахгүй бол ингээд хоцорчул яана. Тэгээд өнөөдөр ингээд та бүхэнтэйгээ уулзж байгаадаа ингээд баяртай байна. Онцгойлоод одоо Самуэльд ингээд сургаал орно гэхлээр бүр сандрахын дээдээр айж эмээхийн дээдээр за айдаг эмээдэг одоо ер нь ингээд за миний хувьд л ингээд ерөөсөө сурахгүй байгаа зүйл яг тэр байгаад байгаа юм. Одоо олон хүний өмнө харж байгаа. За өнөөдөр ингээд тэр илтгэлүүдийг ингээд сонсч ирсэн чинь хүний айдсууд донд олон хүний өмнө ярих гинэ. За яг тийм айдс надаа ингээд байдаг юм байна. Байгаа. Гэхдээ ингээд яг одоо олон номлогч нар олон пасторууд маань хэлэхдээ энэ сэтгэл одоо арилчих юм бол ерөөдөө болохгүй тийшээ ингээд ханддаг. Болохгүй тийшээ яваад бардам болчихдог. За нэрэл ингээд тэр үед уудзаа тэр нөгөө гэрээний авдрт хурж байгаа шалтгаан нь тэр гэрээний авдрыг хүндлэх нуруунд дээр үүрэх за бурхан хамт байгаа гэдгийг мэдэх биш. За зүгээр нэг хайрцаг төдий болчихсон учраас хүрээд эцтэй амиа алдчихж байгаа юм. Тэгэхээр Самуэль сургуульд оролцож байгаа та бүхний сэтгэл гэсэн яг л тийм байх хэрэгтэй болов уу гэж бодож байна. За эхэндээ ингээд айгаад догтлоод сандраад үйжсэн бол сүүл рүүгээ за ингэж хэлж байгаа дуушлаарай. За магадгүй ингээд одоо нөгөө гуталтаа дүүбэл дэш гуталтаа ярддаг байсан бол тавчигтаа за тавч өмсөж байгаа нь гим гэж байгаа юм биш шүү дээ. Тэгэхээр ингээд та бүхэн маань ингээд үгээ сонсохдоо за анх ямар одоо сэтгэлээр ямар хөө байдалтай сонсч ирсэн яг тэгээд сонсвол илүү зүгээр болов гэж бодож байна. За яг нөгөө тавч бол нэг чухал биш. За ингээд хөл гарна. За арайч мөрөн дээрээ гараа явчихгүй маа. Тэг ойлгож байгаа сте тий. Тэгэхээр ингээд нөгөө бурхны үгийг сонсож байгаа юм чинь за ийм чухал үйл ажиллагаанд оролцож байгаа юм чинь за сууж байгаа байдлаа ч гэсэн хэцэгцтэй. За бид нэр ингээд тухтаа суугаад эхлэх юм бол одоо цайхан амраараа гал өөртөө хилээд байгаа гэсэн үг. За айл болох тухгүй суух юм бол ерөөсөө нойр хүрдэггүй. Тэгэхээр оюутнууд бол одоо сонсч байсан багтаа нөгөө сандлынхаа 3-1-т суух юм бол одоо зөв гэд те. За яг 3-1 дээр сууж явах юм бол ерөөсөө нойр хүрнэ гэдэг ойлголт байхгүй. За нойр хүрэх юм бол нуруу өвдөд эхэлдэг байхгүй юу? Одоо 3-1 сууж яхаар ерөөсөө нойр хүрэхгүй. Тэгэхээр за тэгэд суу гэж байгаа юм биш шүү. Тэгэхээр анхаарад сайн сонсохын тулд за ерөөсөө унтахгүй тулд суудал дээрээ ч гэсэн анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Хамтдаа залбираад өнөөдрийнхөө үгийг эхэлье. Биднийг хайрладаг эзэн таны нэгүсэлд талархаж байна. Энэ дүүгийн төгсгөлийн үед энэ эрхэм залуу наснд минь биднийг авраад амьд үг ажилдаг чуулган дотор өөртөө эрхмээр хэрэглэхийн тулд сургаж дасгалжуулж байгаа нэгүсэлд тань талархаж байна. Энэ удаагийн Самуэль сургуульд оролцож байгаа бүхий залуучуудтай минь хамт байгаарай. Хийж байгаа, бэлдэж байгаа бүхэн энэ газраас гараад сайн мэдээний төлөө үг үйлдэл болж эцсийн үр дүнг эзэн танаас баяртайгаар хүлээн авч тэр баярлсан талархсан сэтгэлээр өшөө улам илүү хүчтэй эзэн таны төлөө амьдрч чадхад та туслаарай. Өгдөж байгаа цаг хугацаа үнэхээр үн цэнтэй билээ. Хэдийгээр махбод маань ядарч байгаа ч гэсэн сүнс маань улам илүү хүчийг авч байгаа билээ. Тэрэл сэтгэлээр энэ удаагийн цугларалтандаа сайн оролцож чадхад туслаарай. Энэ эрхэм цаг эхнээс нь дуусах хүртэл эзэн таны хүчит мудар даатгаад биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархангүй залбирлаа. Амен. Хамтдаа Эфес 4-р бүлгийг гаргаад 4-ийн 1-ээс 3 хүртэл хамт уншнаа. Эфес 4-ийн 1-ээс 3. Эфес 4-р бүлгийн 1-ээс 3 дугаар шиглэг. Эфес 4-р бүлгийн 1322 дугаар үгс байна. Эфес 4-р бүлгийн 1-ээс 3 хүртэл. За харсан бол хамт уншаа. Энд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг эзний хоригдол би хичээнгүйлэн ятгая. Ингэхдээ хайранд альва даруй дүлгөөн зангаар бие биенээ хүлцэн дэвжиж амар тайвны холбоосонд сүнсний нэгдлийг хадгалахыг хичээх тун гэсэн байна. За бид нар итгэлийн амьдрал дундаа чуулганд за юу хичээх хэрэгтэй вэ гэдгийг энэ ч хэлж байгаа. Юу хичээх хэрэгтэй вэ? За одоо өчигдөр ингээд Утганбат номлогч маань ингээд та бүхэнд атаарч чинь гэж тэгсэн шүү дээ тий. За миний сэтгэл болохоор яг эсрэгээрээ байгаа. За мэдээж сайхан байгаа. За яагаад эсрэгээрээ гэж байгаа вэ гэхээр за магадгүй би Самуэль сургуульд оролцсон бол эхний одоо яах болоо гэж их бодогдоод байгаа байхгүй юу. За яагаад гэвэл ингээд одоо миний ингээд нөгөө сурдаг одоо онцлог нь ихөөр одоо нилээн сайн уншиж байж л энэ ч тогтдог. Яг нэг тогтчих юм бол архин гэж байхгүй.
тэгэхээр ингээд энэ ишиллүүдийг одоо цээжлэх байсан болов уу, яах байсан бол за тэгээд энэ зохиомжуудыг ер нь яг ингэж бэлдэж чадах байсан болов уу, яах байсан бол за хэд хэд удаа бэлдэж үзээд өөрийгөө бас нэг хэмжээгээ мэдэж штэ. За гэхдээ за та бүхний өмнөөс үнэхээр талархаж байгаа. За талархаж байгаа. За юу гэхээр за хамгийн анх ингээд сайн мэдээ одоо аврагсныхаа дараа баяр хөөртөө сайн мэдээ тарааж байгаа. За энэ ертөнцийн дээр хамгийн чухал зүйл чинь энэ сайн мэдээ юм байна. За эхлээд аав ээжтэй хэлж байгаа юм. Чи тэнэг юм уу, мангар юм уу, тархиа угаалгаад гэж за найзуудтай хэлж үзэж байгаа юм. За энэ чи бүр чамаас бүр нэрт орчижээ бүр сайн угаалгачээ гэж. За хариуд нь хэлэх үг байхгүй. За тэгээд над Библи чинь ямар учиртай ном юм? Над Библи чинь үнэн гэдэг баталгаа байна уу? За нэг үг хэлнэ. За өөдөөс ганцхан асуултад таг болчихж байгаа. Ерөөсөө хариулж чадахгүй. За тэгээд нэг ядаж тэр нэг асуулт, энэ нэг асуултанд хариулж чаддаг болохын тулд за 1 жил, 2 жил, 3 жил тасралтгүй семинар сонссон. За ингэж байгаа одоо зуны Библийн семинар. За ингээд зөвлөгөөний цаг болох юм бол одоо тухайн үед ингээд нэг зөвлөгөө өгч ирсэн. Одоо тэр хүн над руу ингээд нэг болгоноор муу харж ирсэн санаад ороод идэг байхгүй юу? Одоо яг энэ одоо яагаад хажууд суугаад байгаа юм болоо гэж бодсон байж магадгүй. За энэ хүний асуултанд яг юу гэж хариулж ийн вэ? Ингээд чих ингээд тавьж байгаа юм. За юу гэхээр яавал тэр найзынхаа тэр асуултанд юу гэж хариулсан бол зөв хариулах байсан болоо. За энэ Библийн үгийг яавал тэр хүний сэтгэл нь хөдлөх хэмжээний хэлэх байсан болоо. За гэж их боддог байсан. За одоо ч гэсэн одоо сурж байгаа маань, одоо ч гэсэн семинар бэлдэж байгаа маань яг л тэр сэтгэл байгаа. Ингэж асуувал за тэгэж асуувал за ингэж байгаа. За яг ингээд нөгөө баримт нотлогоо чухалж гисэн. За өчигдөр номлогч хэлсэн шүү дээ. За орон нутагт байгаа ахын дүүс нарт за орон нутагт байгаа тэр хүмүүст за орон нутаг гэдэг маань хөдөөнийх боловсруулгүй гэж ерөөсөө хэлж байгаа юм биш шүү дээ. Ерөөсөө аливааг энгийнээр бодож байгаа байхгүй юу? Энгийнээр харж байгаа. За тэр хүмүүст яаж энгийн тайлбарлах вэ гэдгийг их бодож байгаа. Тэгэхээр за бидний судалж байгаа нь за их зүйл мэддэг, их зүйл боддог хүнд юу гэж тайлбарлах вэ? За тэгвэл энгийн бодолтой байгаа. За энгийн бодолтой байгаа хүнд яаж амархан тайлбарлах вэ? За энийг их сурч судалж байгаа. Тэгэхээр за та бүхэн маань бүр одоо вакуумжуулаад сурж байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхний сурж байгаа ерөөсөө хоосон зүйл биш байгаа. За гэхдээ за хоосон зүйл биш гэдэг бүгдийнх нь хувьд хоосон зүйл ерөөсөө биш байгаа. За уул нь бүгдийнх нь хувьд хоосон зүйл биш байвал сайхан л байна. За магадгүй за энэ үед л сайн сураад за энэ үед л сайн бэлдээд за гараад зарим нь мартаж магадгүй. За магадгүй тийм хүн байгаа бах. За тэр нь та биш байгаасаа. За магадгүй зарим нь яг бэлдсэн зүйлээ хэрэглээд үр дүнгийг нь хараад бурханд их талархах. За тийм залуучууд ч гэсэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ тийм байхын тулд хэдийгээр нойр хурж байгаа ч гэсэн анхааралтай сайн сонсороо. За энэ нойр гэдэг маань нь шүү дээ. За миний хувьд ингээд туршиж мэдсэн баттай мэдэж байгаа зүйл юу гэхээр ерөөсөө энэ нэг сэтгэлийн юм байгаад байгаа байхгүй юу? Сэтгэлийн юм. Юу гэхээр за 4 цаг хүртэл унтахгүй байсаар байгаад нэг хүлээжсэн киногоо үзчихсэн удаатай ядраад байгаа байхгүй юу? Унтмаар байгаа. За гэхдээ хүсэж байгаа учраас унтахгүй байгаа байхгүй юу? За тэгэхээр бид нар үнэхээр хүсэх юм бол за ингэж сууж байгаа шалтгаанаа тодорхой болгочихсон байх юм бол ямар ч үгэн дээр тэр хүний хоолой ямар байгаагаас хамаарат сурж байгаа зүйл маань ямар байгаагаас хамаарат за нойроо ялан гэлээд суух боломжтой. Тэгэхээр за хичнээн нойр хурж байгаа ч гэсэн за тэр тал дээр одоо миний хувьд хэмцэг юу гэхээр за унтж байгаа хүн харахаар би бас тагаа унтчих гад гэдгээ. За хэдэн өдөр нойр дутууваас хонлоо одоо та бүхэнтэйгээ нөхрөлдөгийн тулд за унтчихвол тэгэл миний хариуцлага биш шүү дээ. Та бүхний хариуцлага гэсэн үг шүү. Та бүхний бишээ тэр унтж байгаа хүний. Тэгэхээр аль болох сэргэгээр сонсороо. Тэгэхээр ингээд бид нэр одоо төөрөлдөд явж байгаа хүмүүсийн сүнсний төлөө сурж байгаа хэрнээ унтаад ах юм бол энэ ч одоо яг юу болж хувирах вэ? Тэгэхээр сэргэгээр анхааралтай за аль болох тухгүй суугаараа. Ойлгож байгаа үстэй те? Тухтаа суучих юм бол нойр хүрнэ. Аль болох тухгүй суугаараа. Тэгээд сайн сонсороо. За бидний сайн үрсэн хэсэг дээр за Эфес ном чуулганы талаар хэлж байгаа. Чуулганы талаар. За энэ чуулган бурхны хувьд ямар чухал вэ гэдгийг за Библи бидэнд хэлж байгаа. За онцгойлоод энэ чуулган тэгвэл яг юу вэ гэдгийг Эфес номон дээр маш тодорхой хэлж байгаа. За чуулгыг ертөнцийн суйраас за бүх бүтээлийн эхэнд товлжсон зүйл нь бурхны энэ ертөнцийн бий болгосон чуулган байгаа. За энэ бүх зүйлийг бурхан тэгвэл яг яах гэж бүтээсэн болоо? Энэ мал амьтдыг юуны төлөө бүтээсэн? Энэ гэрлийг юуны төлөө бүтээсэн бэ? Яг юуны төлөө болоо? За эцэстээ хүмүүсийг хүртэл бурхан яг юуны төлөө бүтээсэн бэ? За бид нар Библийн семинар дээр за оршин суугчдтай болгохын тулд энэ бүх зүйл
хүний төлөө гэдгийг бид нар мэдэж байгаа. За тэгвэл хүнийг бүтээсэн зорилго шалтгаан нь тэгвэл яг юу юм болоо? Хүнийг тэгвэл бүтээгээд одоо аврах ажлыг гүйцэлдүүлж байгаа зорилго шалтгаан нь тэгвэл яг юу юм болоо? Эфес 1-р бүлэг дээр 3-р бүлэг дээр 4-р бүлэг дээр за чуулганы төлөө бүх зүйл бүтээгдсэн гэдгийг тодорхой хийж байгаа. За тэгвэл Бурхны бүх бүтээл дундаас хамгийн чухал зүйл нь чуулган гэдгийг бид нар мэдэж байна. За чуулган. За гэтэл за чуулган байлаа гэдэг за хамтдаа 3-р ишлэгийг уншъя. 3-р ишлэгийг уншъя. Дахиад нэг удаа уншъя. Амар тайвны холбоосон сүнсний нэгдлийг хадгалахыг хичээ гэсэн байна. За бидний хичээх ёстой зүйлийг хэлж байна. Жохон дөнгөнөө явчих. За бидний хичээх ёстой зүйл байна. За юу гэхээр сүнсний нэгдлийг хадгалахыг хичээ гэж байгаа байсан тийм. За өнөөдөр хамтдаа ямар агуулгаар бодож үзэх гэж үгийг суралцах гэж байгаа вэ гэхээр за нэг ийм байдаг. За та бүхэнд дургүй хүн байгаа болов уу? Дургүй хүн. Дургүй хүн. Юу имжлэгдээгүй юу те? Байгаа юу те? За мэдээж байгаа. За тэгвэл за дургүй ахан дүүснэр байгаа юу? За боли дургүй чуулган байгаа юу? За хариулахгүйсэн ч болно. Тэгээ юу гэхээр за төв чуулганы залуучууд байгаа бах те. За зүүн чуулганы залуучууд ямар санагддаг вэ? Гэхдээ би зөв хариулт сонсох гээд байгаа юм биш шүү дээ. За зүүн чуулганы залуучууд байгаа бах те. Төв чуулганы залуучууд яг ямар байдаг вэ? Хамт ингээл үйлчлээ, юм хий ихлээр ер нь нийцэж гин үү? Яадаг бол за орон нутгийн чуулганаас ирсэн залуучууд байгаа. За төв чуулганы тэр том чуулганы залуучууд ямар санагддаг вэ? Яг яадаг бол яг хүссэн хэмжээнд надад ханддаг болоо. Яадаг болоо. За мэдээж за одоо янз бүрийн зүйл бодогдож магадгүй. За ингэж байгаа. За яг сэдв нь учраас та энэ талаар их бодонгоо тунгаан бодонгоо за бас олон үг сонсоод сурангаа би өөрөө ч гэсэн их суралцсан. За юу гэхээр за миний хувьд нэг энийг их тод сандаг байхгүй юу? Хамгийн анх одоо чуулганыхаа пасторта одоо их сонирхолтой шалтгаанаар Улаанбаатар руу ирж исэн удаатай. Улаанбаатар руу. За тэр шалтгаан юу байсан бэ гэхээр уул ингээ чуулганы барилга баригдаж яадаг. За гэтэл буйна би ганцаараа уулчлаа хамт явъя гэд. Тгийгээд за хамт явсан. За тэгэнгүүтээ замаасаа нэг солонгос номлогчийг суулгаад нэг газар руу явсан. За пастор зах руу явж байгаа юм болов юу руу явж байгаа юм бол гэсэн чинь өсчин рүү явчлаа. За өсчин рүү яваад яасан бэ гэхээр манай хоёр үсээд суулж байгаа юм. За тэгэнгүүтээ за буйнаа суу гэсэн зүгээр гэд. За тэр үед ингээд гураа дарсан гизэгтэй. За одоо зориуд одоо тэгэл авч явж байгаа байхгүй мэдээж олон шалтгаан байгаа ч гэсэн нэг нь яг тэр байсан. За тэгтээ хэлэх гэж байгаа зүйл зорилго нь одоо ерөөсөө энэ биш. За тэгээд одоо тийм болсны дараа арай нэг зөв төрхтөө төв чуулган руу явсан. За төв чуулганд ингээл заал руу ингээл орсон чинь тэнцээ нэг хідэн залуучууд сууж байна. Тэнцээ нэг хідэн залуучууд харсан чи ерөөсөө миний хувьд нөгөө одууд сууж байгаа байхгүй юу? За би 15 жилийн өмнөх юм ярьж байгаа шүү дээ. 16 жил ч юм уу 15 жил юм уу. За яагаад одууд вэ гэхээр за лав гаригийн үг сонсохоор магтандуу дуулдаг залуучууд. За тэгээ пастор одоо тэр хотоос ирж байгаа залуучуудаас за их сонсдог залуучууд. За тэр их ч ийм одоо энэ их ч ингэж амьдэрдэг, тэр их ч ингэж итгэлээр амьдэрдэг, энэ ах ингэж итгэлээр амьдэрдэг. За гэтэл яг нөгөө одууд сууж штэ. Одоо нөгөө би яг яах вэ? Бишүүрхээл те хөлөө ингээл газар ингээл зураал те очичвол намайг яах бол ингэх болов. За тэр үед яасан бэ гэхээр за өөрөө ч гэсэн гайхаж байгаа. Зүгээр очиод та нар ер нь миний одоо биш миний бараг л шүтэнүүд штэ. Би та нарыг ичнээ таних штэ гэж инээлтэл яагаад ч тэр үед хатаа яг нэг гэр бүл шиг мэдрэгдэж байгаа юм. Нэг гэр бүл шиг. За тэр залуучууд ч тэр нөхөрлийн уур амьсгалдаа зүгээр намайг живүүлчихсэн. За дотор нь би ингээл живээл ингээл орчиж байгаа. Манай залуучууд ингэдэг. За залуучуудын хэсэг рүү очиж үзэхгүй. За энэ хэсэг рүү очиж үзэхгүй. Ер нь чуулганаа танилцуулъя. За юу гэхээр яг нэг гэр бүл шиг мэдрэгдэж байгаа. За тэрнээс хойш за ингэдэг. За дээр нэг номлогчоос за ингэж асуусан. За яг тухайн одоо номлогчийн байгаа чуулганыг л асууж байгаа байхгүй юу? За номлогчоо манай чуулган магтан дууны ахлагчтай юу гэж асуусан. За тэгсэн чинь танаа чуулганыхыг мэдгүй гэлэхгүй юу? Яг нөгөө хүүхд чиг хариулж байгаа юм. Үгүй танаа чуулган л гэж яахгүй юу та. За юу гэхээр за бүхий л чуулган миний чуулган штэ. Тийм мөн болов? За дархан чуулган таны чуулган мөн үү? Зүү араа чуулган таны чуулган мөн үү? Чойр чуулган таны чуулган мөн үү? Яг үнэхээр үү? Тэгээ яга бенди мэдэн дээр янз бүрийн бичдэггүй. Юу гэхээр за
миний чуулган байхгүй юу? Манай чуулган. За би тэгвэл ардаа тэрийг ингээ харахаар чуулгануудаа харахаар за зүгээр ардаа барилга нь ямар гоё юм, ахын дүүслэр нь ямар гоё юм, тэр нь ямар гоё юм ингэж юусаа хардаггүй. За манай чуулган яг ямар байна? За тэнд байгаа манай чуулган, энд байгаа манай чуулган. За энд байгаа миний гэр бүл, манай ахын дүүснэр яг яаж итгэлээр амьдарч байгаа болоо. За тэрийг нь үзэхийн тулд бид нэр бентимитэй ахын дүүснэртэйгээ ингээд яриад л те энд цуглараад энд нөхрөлөөд энд ярилцдаг үстэй. За гэтэл за магадгүй за жоохон буруудах юм бол за ийм сэтгэл надад бий болж боломжтой. Тэр чуулганы залуучуудаа нөхөрсөн чинь сэтгэл нэгдэхгүй. А энэ нь их гоё юм байлээ. За тэрнтэй нөхөрсөн чинь уулантай гоё. Гэхдээ тэр хүн их сони юм яриад байлаа. Нэг мэдгэд юу вэ? За хаанаас юм бүү мэд. За нэг шүүмжлэх сэтгэл, тэгээ таалагдахгүй байгаа тэр сэтгэл. За бүр гайхалтай тэрийгээ бүр зоригтой өөр хинэгэнд хэлдэг. Өөр хинэгэнд хэлдэг. Тэгвэл яг энэ чуулган үнэхээр миний чуулган мөн үү? Үнэхээр манай чуулган мөн үү? За бидний саяхан уншсан хэсэгтэр за би дахиад уншия. Амар тайвны холбоос нь сүнсний нэгдлийг хадгалахыг хичээ. За яагаад энэ сүнсний нэгдлийг хадгалах гээд байгаа вэ? Түүгээр дамжуулан жинхэнэ амар амгалан бий болдог. Түүгээр дамжуулан амар амгалан ирдэг. За ингэдэж штэ. Залуучуудын хэсгийн нөхөрлөл ямар үед гоё болдог вэ? Сэтгэлээ нээгээд эзэн хамт байна. Үгээр нөхөрлөд жаргал зовлонгоо тэр бурхны нэгүслийг хамтдаа хуваалцж байгаа. Сэтгэл дүүрэн байна. Нэг байдаг үедээ. За гэтэл заримдаа нэг шал хүндлэг юм яриад нэг өөр юм хийсэн тэр нэг хүнээс болоод энэ нэг хүнээс болоод нэг сонирн болчих тохиолдол байна. За гэтэл яг үнэхээр тэр хүнээс болоод байна уу? Тэр хүнийг хүлээж авч чадахгүй байгаа надаас болоод байна уу? Миний сэтгэлээс болоод байна уу? Энийг бодож үзэх хэрэгтэй. За тэгвэл энэ чинь амар тайвны холбоос нь сүнсний нэгдлийг хадгалахыг хичээхийн тулд яг юу биднэрт хэрэгтэй вэ гэдгийг 2 дугаар шилдээр хэлж байгаа. Хамтдаа нэг уншаад үзье. Ингэхдээ хайранд альва даруй дүлгөөн зангаар бие биенээ хүлцэн твч гэсэн байна. За энэ чинь за тэгвэл за энэ хичээн гэдэг нь яг юу вэ? Амар амгалан байхад тэгвэл надад яг юу хэрэгтэй вэ? Ахын дүүсрээ хүлээж авахд надад яг юу хэрэгтэй вэ гэдэг нь энэ шилдээр гарч байгаа. За эхлээд юу байх хэрэгтэй вэ гэсэн бэ? Хайр байх хэрэгтэй. Даруй дүлгөөн зам байх хэрэгтэй. Бас юу вэ? Бие биенээ хүлцэн твчих хэрэгтэй. Ингэдэж штэ бид нар хайрыг мэддэг. Хайртай хүнээ хинч хайрлах чадна. Бид нар энийг мэддэг. Ингэж тэр загалмаа дээр амиа өгснөөр дамжуулан бид нар хайрыг нь мэддэг. За хайр гэж яг юу вэ? Бид нар мэддэг, бид нар ярьдаг. За гэхдээ яг би өөрөө хайрладаг хүн юм уу? Ойлгохын аргагүй үйлдэл гаргаж байгаа тэр хүнийг хайрлах уу? Заримдаа ийм байж болох юм. За үнэхээр тэ 1 жил, 2 жил итгэлээр амьдарч байгаа хэрнээ аврагдаагүй хүн бас байдаг штэ тэ. Залуучуудын хэсэг дунд, аавуудын хэсэг дунд, ахын дүүсний хэсэг дунд. За тэгвэл аврагдаагүй хүнд бид нар сайн мэдээ тарахдаа хэрхэн яаж хайрладаг вэ? Хайрладаг болов уу? Хайрладаг. За гэтэл ахын дүүснэр гэж байгаа тэр явж исэн тэр хүмүүс дунд аврагдаагүй хүн гэдэг нь батлагдаж байна. Аврагдаагүй хүн гэдгийг нь бурхан надад харуулж байна. За гэтэл тэрийг би тэгвэл үзэн ядаад суух уу? Дургуцаад суух уу? Энэ нэг юм чин аврагдаагүй юм биш үү? Энэ нэг юм чин яг ийм юм биш үү? Бид нар аврагдаагүй хүнийг хайрладаг бол тэр хүнийг ч гэсэн юу вэ? Хайрлах хэрэгтэй. За дараад нь юу вэ? Даруй дүлгөөн зангаар юу гэж байгаа вэ? Ингэхдээ хайранд альва даруй дүлгөөн зангаар бие биенээ хүлцэн твчиж. За бид нар Ром 6 дугаар бүлэг Ром 12 дугаар бүлэг за Галат 6 дугаар бүлэг дээр итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Бодол санааныхын эсрэг зарга бүхий гэж байгаа. За итгэлээр сул нэгэн гэж байна. Түүнийг хүлээж ав гэж байна. Артлт нь ямар үг гардыг мэдэх үү? За та бүхэн Галат 6 дугаар бүлгээс олоод уншаарай. Дараа нь олоод уншаарай. Ингэхдээ өөрсдийгөө ч хянаж бай. Өөрсдийгөө. За би өөрийгөө харахгүй бол би үнэхээр даруй байна уу? Би үнэхээр хайрлаж байна уу? Би үнэхээр твчиж байна уу? Би үнэхээр тэр хүнийг хүлээж авч байна уу? Юу гэхээр би өөрийгөө хянахгүй бол юу вэ? Тэр итгэлээр сул байгаа тэр хүнээ тэр байдлыг нь хараад шүүгээд шүүмжлээд зогсож явах боломжтой. Шүүгээд шүүмжлээд яриад байж явах боломжтой. За та бүхэн Паулын загтлуудыг уншихад ер нь бусад чуулгануудыг шүүмжилж байгаа өнгө айс ер нь уншигддаг болов. Яг гоо буруу сэтгэлээр унших юм бол тэгэж уншигдах боломжтой. За гэхдээ хардаа яавал энэ алдааг нь засах вэ? За 1-р Коринт номыг уншаад үзэх юм бол тэр чуулган дотор үнэхээр том асуудлууд байна. Үнэхээр том асуудал. Талцаад хуваагдчихсан, тэр нийгмийн давхрал бий болчихсон, ядуу зүдүү заримдаа ариун цагийн ёсны гэдэг татглаа идэл тасарч унтлаад
дарсыг уугаад давхар энэ гэмбүгэл ороод ирчихсэн. Би бол энэний. За гэхдээ тэр 1-р Коринт тэр номыг уншаад үзэх юм бол Паулын сэтгэлийг мэдэж болж байгаа. Паулын хайрыг мэдэж болж байгаа. 2-р Коринт номыг уншаад үзсэн чинь 9-р бүлэг дээр та нарын эхний загтлыг авсныхаа дараа ямар их гмийг зэвүүцэх, гимших, айх, эргий гэсэн тэмүүлэлтэй болсон бэ. Юу гэхээр 1-р Коринт ном нь эхний загтал нь Паулын хайр байж байгаа. Үдэн ядаж байгаа биш, хүлээн авч байгаа. Тэ баяртайгаар хүлээн авч байгаа. Өөрийг нь үгүйсгэж байгаа. Өөрт нь эргэлзэж байгаа. Тэр хүмүүсийг баяртайгаар хүлээн авч байгаа. Баяртайгаар хүлээн авч байгаа. Зэмлэлийг нь хүлээн авч байгаа. Тэр уудам сэтгэлээр, бүр уучим сэтгэлээр эсрэгээр шинжлэн засахын тулд ямар их төвчж байна вэ? Ямар их дүлгөөн зан гарч байна вэ? За тэгвэл энэ дүлгөөн зан тэ энэ хүмүүс рүү хандсан энэ төвчээр нь юунаас гарч байгаа вэ? За 2-р шилийн эхлэлээр ингэхдээ хайранд альва гэж байгааз. За бидний төвчээр, бидний дүлгөөн зан юун дээр үндэслэгдэх вэ? Юун дээр үндэслэгдэх вэ? Хайран дээр. За бид нар идэвхтэй итгэл, найдвар, хайр, гурав байдаг ч гэсэн хамгийн агуу нь юу вэ? Бид нар мэдэж байгаа штэ. Хайр. Тэгвэл миний тэр итгэлийн, миний ахын дүүсрээ харж байгаа тэр сэтгэлийн маань үндэс хайр байж чадахгүй бол яаж төвчих вэ? Яаж хүлээн авч чадах вэ? Магадгүй хардаа тэр хайр байхгүй бол тэгэж хайрлаж харж чадахгүй бол тэгэж хайрлаж хандж чадахгүй бол энэ шүүмжлэл гэдэг нь амархан гарчна. Энэ шүүмжлэл гэдэг нь за ийм байгаа шүү дээ. За шүүмжлэл за 2-р Матай 18-р бүлэг дээр за ингэж гарч байгаа. Хэрв одоо та нарын хин нэг нь ах トゥ чинь гэмт автсан бол гэж байгаа шүү дээ. Гэмт автсан бол гэж байгаа. За тэгээд эхлээд одоо тэр 1-2 ахын дүүс нар хэл дараад нь чуулганд хэл гэж байгаа. За тэр гэмт автсан гэдэг маань мэдээж нэгдүгээр юу хэлж байгаа вэ гэхээр одоо сайн мэдээнд саад болох байц. Чуулганд саад болох байц. Тим гэмнүглийг хэлж байгаа. Тим гэмнүглийг. За тэгвэл тэр гэмнүгэл дотор ийм байхгүй штэ. Намайг харсан чи тэр өстой муухай юм бэлээ. Намайг харсан чи тэр их сони юм бэлээ. Ингэж байна. Тэр их чинь авралыг нэг шалгах хэрэгтэй байна. За яасан бол гэсэн чинь шууд ингэж хэлж байгаа. Хоол идэж байгаа сонин байна гинэ. Жалир гэд. Энэ яг авралтай яг холбоотой юу? Энэ яг авралтай холбоотой юу? За энэ хүний авралыг нэг шалгах хэрэгтэй байна. Гэхдээ яасан бэ гэсэн чинь ингээд энэ үг сонсож байгаа л ингээд ах юм гинэ. Үгэнд цаад болж байна. Энэ гин нүгэл гинэ. Магадгүй ардаа зуршил байвал яах вэ? Тэ зүгээр ингэдэг. Магадгүй ямар нэгэн зүйл стресстэндээ болоод ардаа энэ гарааж захирч чадахгүй ингэсэн сууж яж магадгүй. Ямар ч үеж болно. Эсвэл итгэлээр сулдаа тэр үг сэтгэлд нь таарахгүй тэгээ үгэд дэндүү хатгамаар байгаа учраас энэ үйлдэлийг хийж явах боломжтой. Тэгвэл миний итгэлийн амьдрал ахын дүүсрээ харж байгаа маань итгэлийн суурь маань хайр байхгүй бол ардаа за зүүн чуулганы залуучууд ахын дүүс нар төв чуулганы орон нутгийн эсвэл хотын том чуулганы ийм яриа гарах боломжтой. Үнэхээр хайр байвал тэгвэл яах вэ? Ийм яриа гарах болов? Үнэхээр хайр байвал яах вэ? За яах вэ? Мэдээж засахын тулд ярьж болно л доо. За гэхдээ үнэхээр хайр байгаа бол залбираад бурханд найдана. Үнэхээр залбираад бурханд найдана. За ийм л учраас за бид нар мэдэж байгаа. За чуулганы энэ хайрыг, за чуулганы нэгдмэл байдлыг, за энэ чуулганы хамтдаа байгааг, энэ чуулганы хайрыг за салгах гэж, бутлах гэж, эвдэх гэж оролддог хүчин зүйл байгаа. Тэр юм лээ. Тэр юу вэ? Юу вэ? Бүр нэр нь хүртэл их муухай те. Бутар сүнс. Диавол. Тэ? Сатан гэдэг те. Тэ. Яг уу ямар сэтгэлээр хэлж байгаас нэрэл их таагүй нэр юм аа. Худалч. Бүр алуурчин гэдэг те. Яад вэ? Чуулган дотор байгаа, цэвэр итгэлтэй байгаа тэр хүмүүсийг унгаах гэж, тэр хүмүүсийг итгэлээс нь холдуулах гэж. За бүр ардаа тэр хамтын тэр хайр байгаа нөхөрлийг тарааж бутлах гэж тэдгээр зүйлсийг хийж байгаа. Эфес 6 дугаар бүлэг дээр, за 5 6 дугаар бүлэг дээр за ингэж байгаа. За тэр одоо сүнсний хоёр дуулах сэлмийг ав гэж байгаа шүү дээ, тийм. За ерөөсөө дандаа дайны зэвсэг байгаа даа, байхгүй юу? Дайны зэвсэг. За гэтэл тэр ардаа дайсандаа гэмтэл учруулах боломжтой ганцхан зэвсэг гарч байгаа. Тэнцээ. Юу вэ? Сүнсний илт байгаа, байхгүй юу? За бусд нь болохоор ямар вэ? Тэр зэрэг өөрийгөө хамгаалах өмсгөл байгаа.
байхгүй болчихдог. Биднэрт дунд тийм хүн байхгүй шүү дээ. Юу гэхээр итгэлээ бид нар хамгаална гэдэг нь чуулганыг, бид нар итгэлээ хамгаална гэдэг нь ахын дүүсрээ, бид нар итгэлээ хамгаална гэдэг нь нөхөрлөлийг хамгаалж байгаа. Чуулганыг хамгаалж байгаа хэрэг. Чуулганыг. За хамтдаа. За Эфес 4-ийнхаа 4-өөс 7 хүртэл. За Эфес 4-ийн 4-өөс 7 хүртэл нэг уншаад үзье. За манай залуучууд нэг уншъя. Эфес 4-ийн 4-өөс 7 хүртэл. За манай залуучууд уншъя. За нэг гэж байгаа үстэй те. За бүгдийг нэг болгочихсон. За тэгвэл за зүүн чуулганы залуучуудад энэ нэг байгаа юу? Энэ 7 төрлийн нэг байна уу? Байхгүй юу? Ой зүүн чуулганыхан байна уу? За төв чуулганд байгаа юу? За юу? Шандын залуучуудад байгаа болов? Яг байгаа юу? Тэгээ нөгөөдүүл нь хариулдгүй. Эргэлзээтэй юм уу? Тийш үү? Яг адилхан байж байгаа. Бид нар одоо Есүсийн цусаар адилхан аврагдсан. Тэр нэг л сүнсээр, тэр нэг л найдвараар, тэр нэг гэж байгаа зүйлсээр бид нар нэг болсон. Яг адилхан итгэлтэй, яг адилхан Бурхны хүүхдүүд болсон. За тэгвэл энэ нэг байдлыг хамгаална гэдэг нь амархан болчдөг зүйл ерөөсөө биш байгаа. Амархан болчдөг. Ардаа угаасаа л сайн хүн биш бол, тэ? Угаасаа л дөлгөн хүн биш бол, тэ? Угаасаа төрөлхийн тийм тэ? Бүр нэг харах царайны сайн хүн шиг харагддаг хүн байдаг шүү дээ, тэ? Ямар дөлгөн гэхдээ ганцаараа байхдаа ямар байдгийг мэдэхгүй, за гэр бүлдээ дүүнэртэй яаж ханддгийг мэдэхгүй ингэж байгаа. Танаа анаа чи өстой мундаг даруухантай гэсэн чи анаа юу гэж байгаа байхгүй юу? Анаа юу? Яг уу бусад газар ямар байдгийг мэдэхгүй ч гэсэн юу вэ? За тэгэж харагдаж байна. За тэгвэл чуулган дотор, нөхөрлөл дотор бид тэгвэл яг ямар байх хэрэгтэй вэ? Энэ ардаа чуулганы нэгдмэл байдлыг, чуулганы хайр байгаа, энэ чуулганы нэгдмэл байдлыг хамгаалах гэж хичээх тун. За 3 дугаар шүлгийг би дахиад уншъя. Амар тайвны холбоосонд сүнсний нэгдлийг хадгалахыг хичээ. За хичээ гэж байгаа. Хичээхгүй бол болохгүй. Яадаг вэ? Хэрэлдээ явчихна. Хичээхгүй л бол яах вэ? Маргалдаад явчихна. Хичээхгүй л бол яах вэ? За магадгүй. За ингээл да. За та бүхний дотор за ингэж ийм байдалд орж исэн хүн дотроо нэг гараа өргөөрөө. За дотроо шүү. Яг гоо царайн дээр инээгээд харуулчихдаг болно. За нэг залуучуудын цугларалт. За залуучуудын цугларалтаар юм уу? За зуны библийн семинар дээр юм уу? Онцгойлоод том чуулганууд маань за яг тухайн үйлчлэлүүдийг дааж хариуцаж авдаг тийм. За бас ингээд ээлжүүдийг хариуцаж авдаг. За гэхдээ энэ чуулганыхын стонээр дандаа ингэдэг байхгүй юу гэж бодож судаа байгаа юу? Энэ дандаа ингэдэг. Ингээд татганаад байна шүү дээ тийм. Инээч гэхдээ ингээ юу гэхээр за сонсч ирсэн болохоор мэдчихэж байгаа. Тийм. Ингээд ямар чихгүй юм биш дээ ямар тийм. Ямар хараагүй юм биш дээ. Тэр чуулган, энэ чуулган за мэдээж бүгд биш л дээ. Мэдээж бүх зүйлээр биш л дээ. За мэдээж альва хийж чадахгүй байгааг нь ярилцаад нөхөрлөөд сайн болох гэж хичээхийн тулд за тэгэж ярилцлагууд яг уу. Гэхдээ за яг надад таалагдахгүй байгаа. За миний хувьд таалагдахгүй байгаа зүйл байдаг болов. Надад жоохон таалагддаггүй юм аа. Надад жоохон ингэдэггүй юм аа. За ингээд ярихаар за миний хувьд ч гэсэн их санаа зовмоор л доо нөгөө спорттой жоохон муу байхгүй юу? За бөмбөг барихаараа л одоо хааш шийдэхээ мэдгээ байж тээ. Одоо өөрийнхөө колцороо бөмбөг шийдчихэн таг хаашаага ингээд нөгөө волейболын бөмбөг тээ. Тэгээд нөгөө урагшаа өшөөлгөр бөмбөг яагаад ч ийшээ жавал тийшээ жавал заримдаа хойшоо жавал юу гэхээр тэгээд ингээд тоглоё гэхээр жоохон таалагддаггүй. Жоохон хэцүү. Гэхдээ одоо би чадахгүй би дургүй байлаа гэдэг тэр муу зүйл ерөөсөө юу муу зүйл болов биш шүү дээ. Шалтгаандаа учраас нэг болохын тулд ойлголцохын тулд хин нэгээ таних мэдэхин тулд тэдгээр нөхөрлүүдийг хийж байгаа. Гэтэл надад таалагдахгүй, миний бодлоор таалагдахгүй байна гэд шууд шүүмжилж ярьж байна гэж байгаа бол энэ нь чуулган дотор сүнсний нийтлийг хадгалж байгаа хэрэг ерөөсөө биш. Хамтдаа 2 дугаар бүлгийг гаргая. 2 дугаар бүлгийн 14 дугаар шүлгийг 2 дугаар бид Эфес 2 дугаар бүлгийн 14 дугаар шүлгийг за 14 дугаар шүлгийг за манай залуучууд нэг удаа уншаа.
хуваагдлын ханыг за 13-аас ахуулаад унших бол хол байсан. Одоо энэ хайраар нь энэ өршөөлөөр нь нэг болчихсон. Энэ хуваагдлын ханыг нураачихсан. За бидний сайн мэдж байгаачлан за Израиль ариун өргөө. За Юудад ариун өргөө. За хариун төснүүд ордог. За тахилч нар ордог. За эмэгтэйчүүд ордог. За тусдаа хан өрөөнүүд байсан. За гэтэл тэрийг юу вэ? Тэр тусдаа байсныг бүгднийг бурхан өөрийнхөө цусаар нэг болгочихсон. Нэг болгочихсон. За эхлээд шашны зүтгэлдэнгүүд байсан. За дараад нь эрэгтэйчүүд байсан. За дараад нь хамгийн сүүлд нь эмэгтэйчүүд байсан. Тэр хуваачсан байсан тэр ханы юу вэ? Нэг болгочихсон. За бүр ардаа бүр дайсагналын хан. За юудэчүүд, грекчүүд бас юу вэ? Бурхны ард түмэн энэ ерөөсө хуваагдчихсан байсан. Гэтэл Есүс цусаараа энэ болгоныг нэг болгосон нь. Тэгээд цусаараа худалдаж аваад нэг болгосон нь одоо бидний хамтдаа нөхөрлөж байгаа чуулганыг хэлж байгаа. Чуулганыг. За тэгвэл ингээд одоо их одоо олон үгүүдийг сонсоод үзсэн, ингээд тунгаан бодоод үзсэн нэрээ юу яагаад нэг болж чаддаггүй юм болоо. За яагаад ерөөсөө ингээд яагаад ийм асуудал байгаад идэг юм болоо. Ингэсэн чи ийм юм байна. За чуулганыг л мэдчих юм бол уул нь асуудал байхгүй байгаа байхгүй юу? Чуулган яг юу вэ? Чуулган гэж яг юу вэ? Бурхны чуулган гэж яг юу вэ? Яг ардаа олон хүмүүс чуулган дотор орж ирдэг штэ. За гэтэл ардаа ингэж байгаа. За энэ дотор аврагдсан хүн ч орж ирж болно, аврагдаагүй хүн ч орж ирж болно. За өмнө нь хүн алж ирсэн хүн ч орж ирж болно, сайн хүн ч орж ирээд үг сонсч иж болно. За тэгэхээр чи яг энэ чуулган үгээр энэ бол юу вэ? Чуулганы байр байна. Чуулганы байр. Тэгвэл жинхэнэ чуулган доо. Жинхэнэ чуулган гэдэг нь ямар чуулганыг хэлэх вэ? Жинхэнэ чуулган. Ямар чуулган бол? Жинхэнэ чуулган. Есүсийн цусаар золигдсон чуулган. Юу гэхээр Бурхны хүлээн зөвшөөрдөг чуулган. Ингэж байна. За бидний эргэн тойронд за олон сүм чуулган байгаа. Олон сүм чуулган. За би чойрт нөхрөлдөг. За чойрт өштэй юу ингээд анх ингээд сайн мэдээ тараасан чинь ингэжсэн. Манад баптист чуулган байгаа бэлтгэхгүй юу? Гайхаад гэсэн чинь Алтад баптист чуулган гэж байгаа байхгүй юу? Яна тэр чуулганд явж исэн хүн байх юм биш үстэй. За юу гэхээр Алтад баптист чуулган гэж байгаа. За баптист нэг урсгал байна л да. За гэтэл ингээд тэр ч гэсэн адилхан юм байна гэдэг нэг хүн тэгж байгаа юм. Юу гэхээр за Алтад гэдэг нь өөр юм байна. За баптист гэж байгаа үстэй. Яг адилхан. Яг адилхан Библи ярьдаг. Яг адилхан бурхан заадаг. За тэгвэл хардаа баптист гэлээгээд зөв болов? Үнээр зөв болов? За та бүнээс асууя. Манай чуулган зөв болов? Манай чуулган яг зөв болов? Энэ дэлхийд дээр чинь олон чуулган байгаад байна шүү дээ. За ардаа ингэдэг. За энэ олон хүмүүс чуулганыг зөв буруу гэж ялгахдаа янз янзаар хэлнэ. За зарим нь баян хүмүүс явдаг учраас буруу чуулган гээл те. Нэг нойрны магтанд дуулдаг учраас буруу чуулган гэсэн явж гин. За бүр ардаа танаа өгчин бүр цаг гарan бараг 2 цаг ордог үедтэй тийм болохоор асуудалтай гэж байгаа. За ингээд хэлж байгаа байна. За гэтэл ингэж байгаа. За эдгээр тэр зөв буруу урсгал гэдэг хэмжүүр нь дандаа хүний зүгээс хараад байгаа. Хараа ийдэж штэ. Айлч чуулганд явж байгаа хүн би буруу урсгалд явж байгаа гэхгүй штэ тийм. Ерөөсө тухайн явж байгаа тэр урсгал тухайн явж байгаа тэр чуулгана өөрийнхөө зөв л гэж бодоод байгаа. Гэтэл өөрийнх нь харж байгаа тэр зөв гэж байгаас өөр болчих юм бол буруу болчихдог. За гэтэл бидний чуулган гэдэг хэмжүүр нь юу вэ? Үнэхээр Библийн дагуу чуулган уу? Үнэхээр Библиэлд гардаг үнэн чуулган уу? Энэ нь эхлээд чухал байгаа. Энэ нь эхлээд чухал байгаа. За хамтдаа ингээд за ийм байгаа. За буруу урсгал, за буруу чуулган. За яаж бий болсон юм болоо? Израиль за Соломон хааны дараа хоёр хуваагддаг шнэ тий. Хойд Израиль, өмнөд Юда. Ерубам, Рехобам. За хойд Израиль, хойд Израиль, Ерубамаар өдөрдүүлсэн хойд Израиль. За заавалчгүй Юудэ руу явж яхаар, өмнөд Израиль руу явж яхаар, дайсныхаа нутаг руу явж яхаар даан битэл хоёрт шүдэн босгочихдаг. За тэрнээс юу вэ? Тэр буруу гэдэг зүйл дэлгэрчиж байгаа. Бүр хаана нь удирдаад, хаана нь зохион байгуулад тэр буруу шүдэнийг бий болгочихж байгаа. Юу гэхээр жинхэнэ нь байна, хуурамч нь байна. Зөв нь байна, бас юу вэ? Буруу нь байна. Тэгвэл зөв гэдэг хэмжүүр нь Бурхны хүлээн зөвшөөрдөг чуулган уу? Бурхны өмнө зөв чуулган уу? Энэ нь илүү чухал байгаа. За хамтдаа. За Эфес 1-р бүлэг 1-р бүлгийн 3-4-р ишлэгийг нэг
уншаад үзье. 3 За 3 4-ийг хамт 3 4 5-ыг нэг уншаа. Бидний эзэн Есүс Христийн эцэг бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор Тэнгэрлэг оршихуй дах алив сүнслэг ёроолоор биднийг ёроосон. Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гин зэмгүй байхын төлөө бурхан ертөнцийн суйраас урд бидний Христ дотор сонгосон юм. За энэ хүртэл уншъя. ертөнцийн суйраас. За тэгвэл бурханы хувьд эхлээд бурханы хувьд яагаад чуулган чухал вэ? ертөнцийн суйраас төлөвлөсөн. За тэр чуулганыг ертөнцийн суйраас төлөвлөсөн учраас бурханы хувьд нэгдүгээрт чухал байгаа. За бурхан энэ ертөнцийг бүтээсэн нь чуулганы төлөө. Намайг аварсан нь чуулганы төлөө. Энэ ертөнцийг удирдах чиглүүлж байгаа нь чуулганы төлөө. Чуулганаар дамжуулж авралын ажил явагдана. Чуулганаар дамжуулж тэр хүн аврагдана. Чуулганаар дамжуулж тэр хүн бий болдог. Чуулганаар дамжуулж бурхны өмнө зөв хүн босгон байгуулагддаг. Харин энэ чуулган бүрэн төгс болсны дараа сайн мэдээ тараагдах боломжгүй болно. Бурхныг бусад хүмүүс мэдэх боломжгүй болно. Яагаад вэ? Тэр чуулган босож бий болсны дараа, Бурхны өмнө сүд бүсгүй болсны дараа эзэн ирэх болно. Тэр хурмын найрын өмнө эзэн ирэх болно. Аврагдагчдыг бүгдийг өргөж явах болно. За бид нэр аврагдсан одоо юунд найдаж амьдарч байгаа вэ? Эзний дахин ирэлтийг хүлээж, эзний дахин ирэлтийг найдаж амьдарч байгаа. Хүлээж амьдарч байгаа. За та бүхэн тийм болов? Дуусхийг найдан хүлээгээд амьдарч гинөө те. Энэ одоо амар ядарч байна. Хизээ дуусах болоо. За мэдээж сайхан штэ. За гэхдээ эзнийг хүлээж байгаа. Эзэнд найдаж байгаа. Эзнийг хүлээж байгаа. За мөн урш нэргүүлээд энэ хэсгийг авчургаар авчижаараа Эфес номыг Үйлс номыг гаргаад хамтдаа харъя. Үйлс 20 дугаар бүлгийг гаргаад Үйлс 20-ын чухал агуулга байна. Үйлс 20-ын Үйлс 20 дугаар бүлгийн 28 дугаар шилэг. Үйлс 20-ын 28. Үйлс 20-ын 28-ыг гаргасан бол хамт уншъя. Бурхан өөрийн цусаар өөртөө өмжилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар ариун сүнс та нарын харгалзагч болсон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь гэсэн байна. За энэ Бурхан өөрийн цусаар өөртөө өмжилж авсан. За Бурханы чуулган юу вэ? Өөрийнхөө цусаар өөртөө өмжилж авсан. За энэ чуулган тэгвэл хэнийх гэсэн үг вэ? Энэ чуулган хэнийх вэ? Тэгээ Бурханы чуулган байгаа үстэй. За Бурханы чуулганд тэгвэл ямар хүн багтах вэ? Ямар хүн багтах вэ? Бурханы чуулганд түрүү хэлсэн шүү дээ. Энэ барилга дотор ямар ч хүн орж ирж болно. Хэн ч орж ирж болно. Гадаад, дотоод юу дээ биш харин ямар ч хүн орж ирж болно. За гэхдээ Бурханы чуулганд ямар хүн орж ирэх вэ? Бурханы чуулганд Бурханы хүн тий аврагдсан хүн шүү дээ. За тэгвэл аврагдсан хүн гэж яг ямар хүн бэ? Чуулганыг цусаараа худалдаж авсан бол тэр Есүсийн үнэт цусаар, ариун цусаар худалдаж авсан. Тэр цусаараа золин аварсан тэр аврагдсан хүн юу вэ? Энэ Бурханы чуулганд орж ирэх боломжтой. Бурханы чуулганд орж ирэх боломжтой. За тэгвэл энэ чуулган өөрөө Бурханы чуулган. За тэгвэл чуулган гэдэг маань тэгвэл яг юу гэлээд байгаа вэ? Чуулган. За зүүн чуулган, баруун чуулган, төв чуулган, орнуудын чуулганууд. За чуулган гэдэг маань тэгвэл барилгыг хэлээд байгаа мó? Тэр нөхөрлөж байгаа ахын дүүсрийг хэлээд байгаа мó? За бид нэр Ecclesia мэдэн штэ те? Дуудагдсан, тусгаарлагдсан, тэдний дундаас гарч тусгаар бай. За тусгаарлагдчихсан. Тэр Египтээс улаан тэнгисийг гатлаад тэр чигээрээ явсан. Тэр бузарчдын хүсэлт автаад тохиролцоод тэр газар тохируулсгээд байсан биш. Улаан тэнгисийг гатлаад тэр чигээрээ явсан. Эргэж ирэхгүйгээр явсан. За тэр ард түмнийг хилэнгээ чуулган. За ийм л чуулган учраас ертөнцөөс тусгаарлагдав. Ийм л чуулган учраас энэ чуулган дотор бай. Ийм л чуулган учраас тэр чуулганыг хайрл гэж байгаа юм. Тэр чуулганыг хайрл гэж байгаа юм. За тэгвэл энэ чуулган дотор Есүсийн цусаараа худалдаж авсан чуулган дотор зүүн чуулган орж байгаа юм. За би ингээд энэ хоёр чуулган, энэ хэдэн чуулган хоорондоо таардаггүй байх гэж сонсцсондоо ингэж байгаа биш шүү дээ. Магадгүй гэд. Одоо сэдв нь юм учраас магадгүй гэд.
За ер нь магадгүй гэсэн чи байж ерөн боломжтой байгаа байхгүй юу бас нэг те. За бас л те их янзын сонсож байна те. Нөгөө хүүхэд ихийн хөвлөгөөс памперстайгаа төрдөг те гэсэн чи тийм гэдэг те. Шинэ хүмүүс тэгдэг байхгүй юу? Тий. За ахын дүүсэр маань нилээн бас хянамгаа сонсож байна. За нойрон дундаа тий гिचгэн болов гэсэн чи цочингуудаа те дуурахгүй штэ. Тэ нэг л хүн тэгж байгаа. Нэг л хүн. Юу гэхээр за Бурхны чуулган Есүс цусаараа Есүс амиараа худалдан авсан учраас золин аварсан учраас Бурхны чуулган ингэж байгаа юм. Энэ бүх бүтээлийн тэргуунд байгаа Бурхны чуулган. Энэ бүх бүтээлийн хамгийн ихэнд байгаа, хамгийн өндөрт байгаа Бурхны чуулган. Бурхны чуулган. Ингэж штэ. Хүн байж штэ. Ийм байдаг штэ. За өөрийн чухал гэж бодож байгаа өөрийн чухал гэж бодож байгаа тэр зүйлээ хүндэлдэг. Яагаад аавыгаа хүндэлдэг вэ? Яагаад ээжигээ хүндэлдэг вэ? Яг яагаад юм болоо? Яагаад багшигаа хүндэлдэг вэ? Яг яагаад юм бол шалгалт өгөөд ирэхээр бүр илүү яагаад хүндэлдэг юм болоо? Яг яагаад бол за яг тэр үед бол надад хамгийн чухал байгаад байна. Хамгийн чухал. За тэгвэл хардаа ямар хүн чуулганыг хүндэлдэг вэ? Тэр хүний дотор чуулган нэгдүгээр, эзэн нэгдүгээр, эзний хайр, эзний цус нэгдүгээр байгаа тэр хүн чуулганыг хайрладаг, чуулганыг хүндэлдэг. За гэтэл ингэж байна. Яагаад Есүс тэгвэл чуулганы төлөө амиа өгсөн бэ? Яагаад вэ? Бурхан өөрийнхөө цусаар өөртөө авсан гэж байна. Энэ чуулганыг өөртөө авахын тулд амиа өгсөн. Энэ чуулганыг өөртөө авахын тулд үн цэнтэй ариун цусаа урсгасан. Тэр хэрээрээ чуулганыг хайрладаг. Есүс ямар их хайрладаг болоо. Ямар их хайрладаг болоо. За нэг сургаал сонсож байгаад ийм үг сонссон. За нэг хариулж үзсэн. Чуулганыг хэн илүү их хайрладаг вэ? Чуулганыг. Чуулган миний хувьд болохоор дотроо аврагчин ахын дүүсэр гэж бодсон. Тэгэхээр та амиа өгсөн гэхэлэр чин хэн бэ? Тийш дээ. Эзэн өөрөө. Есүс өөрөө чуулганыг тэгж их хайрладаг. Амиа өгөх хэмжээний хайрладаг. Энэ ахын дүүс нарыг Есүс ямар их хайрладаг вэ? Тэр ямар их хайрладаг бол тэр дүүргийн нөхөрлөлтийг ямар их хайрладаг бол тэнцээ цэвэрлэгээ хийж байгаа ахын дүүс нарыг ямар их хайрладаг бол амиа өгөх хэмжээний. Бүр амиа өгөх хэмжээний. Энэ үйлчилж байгаа, үг сонсоод сурж байгаа, сууж байгаа. За ингэж байна. Өнөөдөр сайн мэдээний төлөө нэг жоохон илүү амьдраадах юм. Сайн мэдээний төлөө жоохон суралцаадах юм. Залуучууд маань хичнээн ядарч байгаа ч гэсэн энчээ тэсээ дэвчээд сууж байна, суралцж байна. Гэхдээ та бүхнийг харахад яг манай чарнаас хүн ирээгүй гэж бодож 3 хүн байлээ. Өөр чуулганд одоо итгэлээр амьдарч байгаа оюутан. Юу гэхээр ганцхан энэ оюутнуудад харилцах уу? Яг бас байгаа мэн гэж бодож байгаа ч гэсэн Бурханд үнэхээр талархаж байгаа. Ийм олон залуучууд, бүр ийм олон залуучууд Самуэль 1-р ээлж эхэлж ийн гэдэл тэгсэн чинь одоо хэдгээр ээлж вүлээ? 18-р ээлж эхэлж гисэн. 18-р ээлж зүгээр нэр болов оролцож байгаа та бүхэн үн цэнтэй болгож байгаа юм. Та бүхэн өөрөө. Тэгвэл та эзэн та бүхнийг ямар их хайрлаж байгаа болоо? Ямар их. Тэгээд зүүн чуулганыг ямар их хайрлаж байгаа болоо? Төв чуулганыг ямар их хайрлаж байгаа болоо? Энэ бүх чуулганыг ямар их хайрлаж байгаа болоо? За тэгвэл магадгүй за надад тэгвэл тавгүй тухгүй харагдаж байна гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Яг юу гэсэн үг вэ? Дөрөв хэлсэн Матай 18-р бүлэг дээр хэрэг хэн нүгэл хийсэн бол эхлээд хэл гэж байгаа. Чуулганд сайн мэдээнд цаадуулах гэмийг хэлж байгаа болохоос биш надад таалагдахгүй. Энэ гэм нүглийг ерөөсөө хэлээд байгаа биш. За магадгүй та бүхэн ийм хүн дуртай юу? Үсээ ингээ босгочдөг хүн дуртай юу? Дуртаач хүн байгаа бах, дургуйч хүн байгаа бах. За үснээс нь шампуны ингээл янз янзын гоё өнөртдөг хүн дуртай юу? Дуртаач хүн байгаа, дургуйч хүн байгаа. Сэнх гэдэл нөгөө үнэртээ ус ингээл хангалуулаад явж идэг хүн байдаг дандаа чуулган дотор штэ. Дуртаач хүн байгаа, дургуйч хүн байгаа. Тэгвэл ардаа надад дургуй гэдэг шууд дургуйцлаа илэрхийлнэ гэдэг нь. За асууя. Есүс за айгүй эвтэйхэнтэй үсээ угаачдаг учраас Есүстэй тэр үнэртээ ус айтаахан хэрэгжилдэг учраас за нэг ийм учраас авраад чуулган дотор байлга хэрэглэхийн тулд сургаж байгаа, дасгалжуулж байгаа болов уу? Үгүй штэ.
Ерөөсөө тийм биш. Ямар ч болцолгүйгээр хайрлсан. Тэр хүн ямар хүнээс үл хамааран нийгмийн нийгмийн ямар төвшөнд амьдарч байгаа үл хамааран боловсрал ямар вэ үл хамааран Бурхан болцолгүйгээр хайрлсан. Болцолгүйгээр хайрлсан. Гэтэл би дуртай байна. Би дургүй байна. Хамтдаа буцаад Эфес ном руу оръё. Эфес 1-р бүлэг. Эфес 1-р бүлгийн 10 Эфес 1-р бүлгийн 23-ыг нэг уншаад 23-ыг нэг уншаад үзье. Эфес 1-ийн 23-ыг хамт уншаа. Чуулган нь түүний бие, тухайлбал бүхний дотор бүхнийг дүүргэгчийн дүүрэл болоо. Дүүрэл болоо. Юу гэхээр чуулган нь түүний бие гэж байна. Чуулган түүний бие. Тэгвэл чуулган бие нь чуулган юм бол бие нь та бүхэн шүү дээ, тий? Бие нь ахан дүүс нар. Хамтдаа нөхөрлөж байгаа энэ хүмүүс. Тэгвэл тэргүүн нь хэн блэ? Тэргүүн нь эзэн багхгүй юу? Мэдэн шүү дээ, тий? Чуулганы тэргүүн эзэн байна. Чуулганы тэргүүн Бурхан байна. Тэгвэл энэ тэргүүн нь эзэн учраас энэ тэргүүн нь эзэн чинь энэ бие хайрлахгүй юу? Яг бол Ром номон дээр Ром 12 дээр нэг биеийн талаар хилэнгээ ингэж байгаа. Зарим нь царай мутаа, зарим нь царайлаг байж болно. Зарим нь ийм байж болно, зарим нь тийм байж болно. Гэхдээ эзэн хайрладаг. Эзэн бүгдийг нь хайрладаг. Бурхан бүгдийг нь хайрладаг. Бид нар энэ одоо зүйлийг үнэхээр сайн мэдэж байгаа. Чуулганы бие гэж байгаа шүү дээ. Үнэхээр сайн мэдэж байгаа. Та бүхний хамгийн дургүй хэсэг яг юу вэ? Хамгийн дургүй хэсэг. Ингэж асуугаар ихэнх хүмүүс хөлийн жигчийн уруу гэдэг юм байлээ. Хөлийн жигчийн уруу хамгийн жоохон царай муудаа яг аз болж далд байдаг учраас нэг гайгүй яваад байгаа. Тэгэхдээ юу ч хийж болно. Нүд ч юм уу, эсвэл одоо юу гэдгийг, ирүү ч юм уу, шүдэж ч юм уу, ямар ч байж болно. Гэхдээ ингэдэж штэ. Шүд өвдөж гин гэд бид нэр үзэн яддаг болов. Имлэг рүү явдаг, тий? Хурууга цогчлоо гэдэг бид нар ямар ядаргаатай байн цохигдоодохын гуудаа тастаа тайждаг болов. Үгүй штэ. Ингэж байгаа. Хичнээн царай муудаа гэж байгаа хэрнээ тэр жигчийн уруугаараа мод цогчих юм бол, ширээний хүл, сандалны хүл цогчих юм бол би тэр чигээрээ зовж байгаа юм. Бүр бариад те чаавс нэг орилж чадахгүй ам өмнөөс нь орилж өгч байгаа юм. Тэгдэг үстэй. Ганцаараа явж чадахгүй нөгөө хөл нь доглоод ч болтгоо аваад явж байгаа юм. Нэг бие учраас ингэдэг штэ. Гараа зүсчихлээ. Өөс та балаа гэж ингэдэг болов. Асгаад авъя гэж ингэдэг болов. Тэр гарыг тэр зүсэгцнийг хараад би тэр чигээрээ өвдөж байгаа юм. Тэр чигээрээ хайрлаж байгаа юм. Ингэж штэ. Гар ганцаархнаа имлэг явдаггүй. Яадаг вүлээ? Энэ би нээлж жагаад авиж жигдэг үсттэй. Тэгэд энэ одоо яачваа өвдөж гэнэ өвдөхгүй нөө. Бас л нөгөө ам өмнөөс нь ярьж байгаа. Тэгээд царайнаас нь үгүй энэ чи царай гэж харсан чи бараг өгөх гэж байгаа юм шиг царай гаргаж байна. Юун сүртэй ингээд л те. Өмнөөс нь энэ царай ямар их өвдөж байгаа вэ гэдгээ хилээд өгчөж байгаа юм. Царай гэдэг маань зөвхөн нүд болов, зөвхөн шанаа болов, зөвхөн хатар болов. Энэ би тэр чигээрээ, энэ царай тэр чигээрээ. Хардаа чуулганы төлөө, чуулганыг энэ тэргүүн үнэхээр их хайрлаж байгаа. Ингэж байгаа. Бид нар сайн мэдэж байгаа. Энэ гарны хүч хаанаас гардаг вэ? Хөлний хүч хаанаас гардаг вэ? Энэ ташааны хүч хаанаас гарч байгаа вэ? Нурууны хүч хаанаас гарч байгаа вэ? Юунаас гарч байгаа бол? Энэ аягыг өргөж байгаа хүч юунаас гарч байгаа вэ гэж асуусан чинь шуунаас гэж тэгдэж штэ. Шуунаас юм уу, мөрнөөс юм уу? Юу гэхээр энэ гар тэргүүнтэйгээ холбоотой байгаа учраас л гарч байгаа юм. Энэ тэргүүнээс нь гарч байгаа юм. Тэгвэл хайрлах хүч юунаас гарах вэ? Нэгдмэл байх хүч юунаас гарах вэ? Юунаас гарах бол тэргүүнтэйгээ холбоотой байх үед. Гэтэл бид нар мэдсээр байгаа хэрнээ сул дорой гэд үгүйсгэж сул дорой гэд дургуулхаж надаас арай өөр байлаа гэд надаас арай өөрөөр итгэлээр амьдраад байна гэд ингэж байгаа. Дор бүрнээ Бурхныг суралцж байгаа. Дор бүрнээ үгнээс суралцж байгаа.
тэр ярьж байгаа агуулга энэ үгнээс л өөр байх юм бол яг уу гаж буруу болоод явчихж байна. За гэтэл артаа за тэгвэл энэ нь ингэж хайрладаг байхад энэ нь ингэж халамжилдаг. Энэ нь ингэж халамжилдаг байхад нөгөөх нь өөрөөр халамжилдаг. За гэтэл ингэж байна. Нэг чуулган болохоор нөхрөлийг л голчлаа хамтдаа нөхрөлийг гэрчил сэтгэл сонсъё. За гэтгсэн чи ингэнэ. Тэр чуулган чи нөхрөл чи нэг дан хөл бөмбөг тоглолцдог юм байлээ. Энэ буруу гэсэн хэмжүүр мөн үү? Энэ чуулган нөхрөл чи гэсэн чи дан дуулцдаг юм байлээ. Юу гэхээр Христийн бие болсон чуулганы талаар ярьж байгаа штэ. Өөр чуулган биш. Юу гэхээр үгээ сурчсан хамтдаа нөхөрлөж байгаа ингэдэж штэ. За энэ орон нутгийн онцлог ийм байдаг. Тэр орон нутгийн онцлог нь ийм байдаг. За жишээ нь ингээл да. За энд байгаа эгч нарыг дандаа нөхрөлийгээл хөл бөмбөгийн талбараа авч яваад ивэл яах вэ? Яах бол? Яах болоо? За тэгвэл эрэгтэйчүүдийг дандаа нөхрөлийгээр тойрч суулгаад яг гэдэвэл яах бол? Ямар байх бол? Хараа тэглээгээд тэр нь өөр, энэ нь буруу. Энэ биш байгаа үстэй. Босгон байгуулахын тулд л хийж байгаа бол гэтэл энэ зөв буруу гэж байгаа хэмжүүр надад таалагдах, надад таалагдахгүй. Миний хүлээн зөвшөөрөхгүй. Ингүүл юу вэ? Бүрэн буруутаад явчихж байгаа юм. За хамтдаа хойш нэргүүлээд 1-р Тимот намыг гаргаад 1-р Тимот 3-ын 15-ыг нэг уншаад үзье. За 1-р Тимот 3-ын 15 дээр. За Бурхны бие болох чуулганыг барилгаар зүрлсэн байна. Хамтдаа уншаа. Хэрв би саадвал үнний Багнабаа суур болсон амьд чуулган болох Бурхны гэр хэрхэн бие авч явах хүчтэйг чи мэдэх ёстой гэсэн байна. За энэ чинь арах юм бол за Бурхны бие болсон чуулган гэж байгаа үстэй те. За барилгатаа зүүрлэж байна те. Бурхны чуулган юу те? Суур болсон Бурхны чуулган. За Бурхныг чуулганыг барилгатаа зүүрлэж байна. За барилгатаа. За тэгвэл Бурхны чуулган за одоо ч гэсэн баригдаж байгаа. За бид нар мэдж байгаа. За яг уу барилгыг болохоор тоосог блокоор барьцдаг те. Үнэхээр амархан. За гэтэл дээр үед болохоор яаж барьдаг гэсэн гэлээ? Чулууг өрөөд те. Шууд өрчих юм шахгүй юу? За яаж байгаа вэ гэхээр эхлээд те тайрна, янзлна, засна те үзүүр байх юм бол тэрийг нь байхгүй болгоно. Хэд хонхор байх юм бол тэрийг нь өөр зүйлээр дүүргэнэ. Юу гэхээр тэгэж те бид амьд чулуу учраас те өөрөөр байгаа. Харин Бурхан үгээрээ дамжуулан Бурхан амьдрал дунд нь өгж байгаа. Тэр сорилт зовлон асуудлаар дамжуулан тэр сахилгажуулалт, дасгалжуулалтаар дамжуулан нөхөрлөөр дамжуулан тайрхыг нь тайрж дүүргэхийн дүүргэж байгаа. Тэгээд юу вэ? Баригдаж байна. Энэ чуулган баригдаад дууссаны дараа эзэн ирэх болно. За бидний мэдж байгаачлан за одоо цөлд ариун байхан. За тухайн үед Бурхны орших газар. Соломоны ариун өргөө. За Вавилоны олзлолтын үед Нехемиагаар дамжуулан дахиад Эзрагаар дамжуулан дахиад ариун өргөө босдог үедтэй дахиад босч байгаа. За тэгвэл одоо байгаа чуулган одоо үеийн чуулган яг хаана байгаа вэ? Яг л тэр Иерусалимд байсаар байгаа тэр газар л байгаад байгаа болов одоо Бурхны цусаар худалдаж авсан, Бурхны цусаар золин аварсан энэ чуулганыг хэлж байгаа. За тэгвэл хардаа бүх чуулган аврагдсан ахын дүүснэр нөхөрлөж байгаа бүх чуулган манай чуулган. Хамтдаа үйлчилж байгаа нь чуулган дээрээ үйлчилж байгаа юм. Хамтдаа оролцож байгаа нь чуулган дээрээ. За одоо та бүхэн хардаа цэвэрлэгээ хийж байгаа штэ. Дүн авахын төлөө цэвэрлэгээ хийж байгаа болов? Аяр тавг угааж байгаа штэ. Бусдад нэг сайхан харагдах гээд угааж байгаа болов? Манай чуулган учраас, манай ахын дүүснэр учраас. Тэгвэл энэ чуулганаар дамжуулан Бурхан ажиллаа хийдэг. Өөрийнхөө чуулганаар дамжуулан өөр чуулган биш, өөр гадны чуулган биш. Зөвхөн чуулганаар дамжуулан. За ингэж байгаа. За сайн чуулган, муу чуулган. За ингэж байгаа. За бүх чуулган бүх чуулган эзнийг ярьдаг байлаа гэд бүгдээрээ сайн чуулган биш байгаа юм. За зөв чуулган байна. За дараад нь сайн чуулган байна. Энэ зөв чуулган, сайн чуулган ялгаа байгаад байгаа юм.
За та бүхэн за өмнө ч гэсэн чуулганы талаар сурч байсан баг. Зөв сайн чуулганы талаар сонсч л байсан баг. За Коринт чуулган зөв чуулган мөн үү? Бурхны чуулган мөн үү? Арай биш гэх юм биш үстэй. Чуулган штэ. Чуулган. Тэ миний элчийн тамга та нар байна штэ гэдэл тэ. Паул тэ өөрийнхөө сайн мэдээгээр яг адилхан гэдгээр аврагдсан та бүхэн бол чуулган юм аа. Яг л нэг сүнсээр аврагдсан чуулган юм аа. За гэхдээ сайн чуулган гэж хэлэхэд жоохон хэцүү штэ тэ. Сайн чуулган. За тэгвэл эсрэгээрээ Эфес чуулган ямар чуулган бэ? Смирна чуулган ямар чуулган бэ? Филадельфи чуулган ямар чуулган бэ? Хараа эзний өмнө сайн чуулган, сайн чуулган. Бид нар тэгвэл Бурхны өмнө тэ Бурханд хэрэглэгдэж, сайн дасгалжуулагдаж, сайн сурч, илүү зөв, илүү сайн чуулган болж өсөхийн тулд илүү хөдөлмөрлөх, илүү хичээх хэрэгтэй. За тэгээд бас нэг чухал зүйл байна. За түрүүн хоёр ч удаа хэлсэн, дахиад нэг олоод уншаад үзье. За унтаагүй үстэй те хойгуур сууж байгаа залуучууд ялангуяа тэг хойн суухаар хойдлынх нь л их унддаг юм байлээ. Тэг өндөр хүний ард дур ороод унтаад лээ. Хойноос болохоор сайн харагдчихлээ. За 1-р Коринт Матай 18 дугаар бүлэг. Матай 18 дугаар бүлэг. Матай 18 дугаар бүлэг. Матай 18 бидний сайн мэддэг агуулга байна. Матай 18-ийн 15-аас ахуулаад хамт уншнаа. Матай 18-ийн 15. За 15-ыг уншъя. Ах トゥ чин нүгэл үйлдвээс явж түүнтэй ганцаарчлан уулзаж зэмэл. Хэрв тэр чамайг сонсвол чи ах トゥ гээ олж авсан хэрэг гэсэн байна. За энэ хүртэл уншъя. Ах トゥ чин нүгэл үйлдвээс. За энэ ямар нүгэл гэлээ? Сайн мэдээ чуулганд саад болох хэмжээний нүгэл байгаа. Хөөж явуул гээгүй эхлээд юу вэ? Очиж уулз гэж байгаа юм. Эргүүлэхийн тулд. За бүр болохгүй бол тэгэл та нарын хувьд харь үндэстэн гэж байгаа юм. Бүр болохгүй бол. За тэгвэл энэ ардаа Библийн дагуу буруу амьдраад байгааг хэлж байна. Бурхны үгийн дагуу эсрэг амьдраад байгааг хэлж байна. Зүгээр нэг хувь хүний бодолд хувь хүний бодол санаанд нийцүүлээд байгаа зүйл ерөөсөө биш байгаа. Ерөөсөө биш байгаа юм. Тэгвэл ардаа чуулган. За чуулган дотор бид нэр өөрийнхөөрөө шүүдэл дүгнэдэж ерөөсөө болохгүй. Өөрийнхөөрөө тэ ямар одоо сэтгэл дотор ямар том болцсон болоод бусад чуулганыг шүмжилж байгаа юм болоо. Бурхны чуулганыг сэтгэл дотор нь юу байгаа болоод энэ сэтгэл нь яг хаан зогсож байгаа болоод тэр чуулганыг энэ ахан дүүсрийг тэр ахыг тэр ихчийг шүмжлээ зогсож байгаа юм болоо. Бүр яаж ямар бүх зүрх байгаа болоод ямар Бурхан хүнийг үнэхээр сайн учраас хэрэгэлдэг юм болов? Бурхан хүнийг үнэхээр төгс байгаа учраас хэрэгэлдэг юм болов? Бурхан яагаад хүнийг хэрэгэлдэг юм болоо? Бурхан яагаад хүнийг хэрэгэлдэг юм бол? Ямар шалтгаанаар хүнийг хэрэгэлдэг юм болоо? Яг яагаад хүнийг хэрэгэлдэг юм болоо? За ингээ за хамтдаа 2-р Самуэль номыг гаргаад нэг үг харъя. 2-р Самуэль уршны эргүүлээд 2-р Самуэль 15-р бүлгийг эхлээд гаргана. 2-р Самуэль 15-р бүлэг. За их сонирхолтой агуулга гарч байгаа. За бас ингээд өөрийгөө бас их эргэж харсан байгаа. За 15-ийн 12-ыг хамт уншъя. 15-ийн 12. 2-р Самуэль 15-ийн 12-ыг за хамт уншъя. Абсалом нийтлэн дахиж байх зураа хүн явуулж Давидын зөвлөх Гилогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилеогоос дуудаж авчирв. Абсаломтай нэгдэх хүмүүс нэмэгдсээр байсан тул хувилдаанч хүчтэй байв. За энэ за Давид гэм нүгэл хийсний дараа за Абсалом хүн за Давидыг за одоо хотоос нь одоо юу лээ хотоос хөөж явуулж байгаа үйл явдал гарч байгаа. За гэтэл ингээд хөөж явуулсны дараа за өөрийнхөө эргэн тойронд энэ Абсалом өөрийг нь дэмждэг, өөрийг нь талд байгаа хүмүүсийг дуудаж байгаа юм. За тэгээд энэ Абсалом бас нэг огттой юм боддгоо хүн бас биш байгаад байна. За энэ ч
Давидын зөвлөх байсан тэ хааны зөвлөх байсан Гилогийн Ахитофелийг юу гэж байгаа вэ? Өөрийнх нь хот болох Гилогоос дуудаж авчруулав гэж байгаа. Дуудаж авчруулав. За гэтэл ингээд Давидын зөвлөх байсан хүн тэ Давидын одоо дайсан болсон хүүхдийнх нь тэ Абсаломын үгэнд орох болов уу, орохгүй болов гэсэн чинь хоошоо харах юм бол бүр зөвлөө явчихж байгаа. Энэ ард түмний сэтгэлийг өөртөө яаж татах вэ? Давидын татвар юмстай олны нүдэн дээр ингээл одоо ингэчих. За тэрийг ингэчих. Ингэх юм бол ард түмэн өөрөө чинь өмнө сөгдөх болно. Сэтгэл нь тань руу ирэх болно. Зүгээр ингэчих, зүгээр тэгчих. За үнэхээр мундаг зөвлөж байгаа байхгүй юу? Үнэхээр үр дүнтэй. Гэхдээ эцэстээ энэ Ахитофел амиа хордож өгч байгаа үйл явдал гарч байгаа. Хаан буцаад ирэх үед, Давид буцаад ирэх үед. За манай залуучууд бодоод үзтээ. Ямар хүн хааны зөвлөх болох вэ? Ямар хүн хааны зөвлөх болох вэ? Тийш үү? Чадамгай хүн. За чадамгайгаас бүр даваад өндөр царайлагчтай тий? Биш. Юу лээ? Тийш үү? Давид хаанда дотн байж байж зөвлөх нь болно үсттэй. Итгэлтэй хүн нь байж байж зөвлөх нь болно үсттэй. Гэтэл одоо хааны зөвлөх байсан Ахитофел одоо хааны дайсны зөвлөх болж байгаа. Хааны эсрэг зөвлөх нь болж байгаа. Зөвлөж байгаа юм. За тэгвэл яагаад энэ хааны зөвлөх байсан Ахитофел эсрэг тал руу яваад өгвөө? Яагаад яваад өгвөө? За бид нар бодож үзэж болно. За 10 биш хойш нэргүүлээд за 23 дугаар бүлгийг гаргая. 23-ын 34-ийг нэг уншаад үзье. 23-ын 34-ийг. За хамт уншаа. Магид хүний хөвгөн Хасабиг хөвгөн Элифлад Гилог хүн Ахитофелийн за энэ үртэл уншаа. Ахитофелийн хөвгөн Илям гэж байгаа биз? За 12 дугаар бүлгээс харах юм бол энэ Илям хиний аав гэж Батшебагийн аав. Харах уу? 12 дугаар бүлгийг гаргаад харъя. 12 дугаар бүлгийг гаргаад харъя. Тэр эмэгтэй хэн бэ гэд асууж байгаа юм. Олж мэдж ир гэдлэгж байна. За гэтэл за уучлаарай 11 дугаар бүлэг. 11 дугаар бүлэг. За юу 3 дугаар шилийг уншия. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад тэр хүн эн чин хит хүн Уриагийн эхнэр Илямын охин Батшеба биш үү гэж байгаа гэсэн богоц. За тэгвэл энэ Ахитофел хэн болж таарва? Батшеба Илям Ахитофелийн ачин болж таарж байгаа байхгүй юу? Ачин өвөө гэсэн үг байхгүй юу? Батшебагийн өвөө. За тэгвэл хаан яасан гэсэн үг вэ? Ерөөсө төвшинбдийнхаа тэр ач охинтой гим нүгэл хийчихсэн. За тэгвэл хааны зөвлөг байсан энэ хүн хааныг юу хийснийг мэдэхгүй болов? Мэдж л байгаа. Тэ? Хүргнийг нь яасныг мэдэхгүй болов? Мэдж л байгаа. За тийм учраас юу вэ? Нэг энэ яагаад тэгвэл тэ хааны эсрэг болчих вэ? Ерөөсөө энэ нэг махбодтой баригдчихсан. Тэр махбодтой бүр ингээд махбодтой дагчихсан. Ерөөсөө тэр сэтгэл хөдлөө дагчихсан. Ийм штэ. Хааны зөвлөх хүн ямар ч нөхцөл байдал донд хааны л хажууд байх хэрэгтэй. Уул нь штэ. Хааныг хамгаалаад хамт байх ёстой хүн чинь. За энэ үе штэ. За Абсалом босож байна. Бослог гаргаж байна. Магадгүй Ахитофел Гилогд биш. Тэр төрсөн нутагтаа биш. Хааны хажууд зөвлөөд байж байсан бол Израиль тийм зовлон энэ хэсэг хугацааны туршид энэ зовлон тохиох болов? Уул нь үгүй байхгүй юу? Уул нь тохиолдохгүй. За гэтэл явчихсан. Тэр асуудлыг амархнаар шийдэх байсан тэр хүн, сайнаар зөвлөх байсан тэр хүн өөр газар байсан, сэтгэлдээ баригдаад, махбодтой баригдаад явчихсан. Тэрнээс нь болоод одоо хүнд хэцүү байдалд Израиль орж байгаа юм. Тэгвэл ардаа яагаад бид нэг байдлаа, нэгдмэл байдлаа алдах боломжтой вэ? Ямар тохиолдолд вэ? За бид нэг юм байдаг штэ. Яг уу хэцүүлдэ. Тийм байдалд ордог л доо. Гадуур сайн мэдээ тараагаад явах гэсэн чинь миний дургүй хүн надтай нэг баг болчихж байгаа юм. Гадуур сайн мэдээ тараагаад явах гэсэн чинь нөгөө нөхөр чинь надтай нэг хэсэгт оюутны нэг хэсэгт нөхөрлөхөөр болчихлоо. Нөгөө уучлаарай. Нөгөө зүүн чуулганых нь манай багт орчлоо. Тэд нартай хамт байгаар болчлоо.
За би болохоор жишээ гэж хэлээд байгааг ойлгож байгаа үстэй те. Магадгүй гэж хэлээд байгааг ойлгож байгаа үстэй те. Болчихлоо. Тэгсэн чинь бүр чинээнд нь тултал залбирснараа те бүр хичээнгүйлэн хийж чадгаа байчиж байгаа юм. Гэтэл тэр нь үнэхээр сайн мэдээнд цаад болох зүйлээс болоод байна уу? Тэ? Тэр чуулганд цаад болох зүйлээс болоод байна уу? Магадгүй. Миний махбодын хүсэл, миний махбодын бодол. За ийм байна. За та бүнээс асууя. За одоо жинхэнэ одоо нөгөө шударгаар гараа өргөөрөө. Бүрэн төгсөх хүн байна уу? Бүрэн төгсөх хүн байна уу? Энэ дунд. За би гараа зүгээр зохилдуулах гээд өргөсөн чинь нэг нь ч өргөсөнгөө дагаад байхгүй штэ. Бүгд л ямар нэгэн алдаатай. За яг уу өөрөөсөө давуу тал их хардаг болов, дутагдал их хардаг болов гэхлээр тийштэй эзнээс сурах тусам, эзнийг мэдэх тусам, эзний хайрыг ухаарах тусам улам л юу ч хийж чадахгүй. Улам л юу ч мэдэхгүй. Улам л бүтэхгүйгээр мэдэж авдаг. Улам л сул доройгоо мэдэж авдаг. За гэтэл би яагаад энд сууж байгаа вэ? Энд суух эрэгтэй хүн үү? Энд суух эрэгтэй хүн байна уу? Над чи хүн энд суух эрэгтэй. Тэм хүн байна уу байхгүй нөө? За бас л байхгүй. Тэр хэрээрээ алдаа ихтэй. Тэр хэрээрээ сул дорой. За гэхдээ бид нар яагаад чинь? За энэ махбод яагаад чинь? Энэ махбодны нүд яагаад чинь? Хүний давуу тал биш, хүний алдааг их хараад идэг. Алдааг. Тэрэн дээр алдсан, энэн дээр алдсан. За юу гэхээр мэдээж ардаа тэгэж үйлчилж байхдаа харилцааны алдаа гаргасан байж болно. Тэгэж үйлчилж байхдаа, тэгэж тэ хариуцж байхдаа тэ тэр шийдвэрийн тэ буруу шийдвэрийн алдаа гаргасан ч байх боломжтой. Гэхдээ яагаад тэр хүнийг бурхан хэрэглэж байгаа вэ? Эцэстээ ардаа Давид энэ Абсалом хүүдээ хөөгдөж яваад тэр чигээр зовлонгийн замаар явж байгаад өгсөн нэгэн болов Үйлс номон дээр Давидыг хэлж байна. Зүрх сэтгэлийн минь дагуух Есүсийн хүү Давидыг би оллоо. Бүр бурхан ингэж өргөмжлөх хэмжээний нэгэн байгаа байхгүй юу? Гэтэл Ахитофел яасан бilé? Махбодын бодол хүслээсээ болоод, махбодын бодож байгаа тэр зүйлээсээ болоод, махбодын харилцаанаас болоод яагаад манай чуулганыг ингэж идэх юм? Яагаад манай залуучуудыг ингэж идэх юм? Яагаад манай багийг ингэж идэх юм? Нөгөө махбодын зүйл яриад идэг. Махбодын тэрнээсээ болоод үл ойлголцол. Тэрнээс болоод ингэдэг. Манай баг ингэж яхад чинь, манай баг тэгж яхад чинь. За яагаад манай багийн тэрэнд арай жижигхэн тоорд өгчихвөө ч гэдэг юм уу те? Гэтэл итгэлээр өсөх чинээгээр, эзнээс суралцах чинээгээр эсрэгээрээ яадаг вүлээ? Зүгээр эхлээд бусад багуудад өгчих. Хамгийн сүүлд нь би авъя. Ийм болдог те. Эхлээд би хүндийг нь авчээ. Би болдог бол манай баг бүгдийг нь хийчихье. За уралдаж байна. Тэмцээ уралдаан нөхөр тэмцээ уралдаанаар нөхөрлөж байна. Ялагдсан ч яах вэ? Ялагдсан ч яадаг юм. За манайх ялцсан уу те? Тэгвэл ялсан шагналаа энэ багтаа өгчөө. Ийм дүр төрхийг харахад ямар хөөрхөн, ямар сайхан, ямар үзэгсэлэнтэй байдаг вэ? За гэтэл энэ махбодоо дагаад явчих юм бол яагаад манайхыг, яагаад намайг, яагаад биднийг, яагаад бүр ардаа уйлангаач ярих боломжтой. Уурлангаач ярих боломжтой. Бүр дүрс гэж те бачимдангаач тэгж бодох боломжтой. Яагаад вэ? Би махбодоо бодох юм бол, би махбодны холбоогоо бодох юм бол ингэдэг чуулган дотор заримдаа нэг ийм инээдэмтэй үйл явдал болох боломжтой. За чуулган дотор за хүүхдүүд их үүмэлдэг шээ те. За хүүхдүүд их үүмэлдэг. Болохгүй гэл ингэж хэлнэ. Сэр. За болохгүй гэл ингэж хэлнэ. За сэрэк гэж хэлж байгаа шүү дээ. За гэтэл ингэж байна. Яагаад манай хүүхдийг л загнаад байгаа? Энэ яг хөөрхөн үг мөн үү? Ямар хөөрхөн хүүтэй хайртай ээж вэ гэх болов? Ямар мундаг хүүхдүүдэд хайрладаг аав бэ? Ингэх болов? Юун сүртэй хүүхэд, юун сүртэй нэг ганц аяг хагалцсан, юун сүртэй ингээл үз, юун сүртэй. Юу гэхээр миний хүүхдийг, минийхийг яагаад минийхийг вэ? Гэтэл яагаад тэр хүүхдийг чимээгүй байлгах гэж байгаа вэ?
Ахын дүүс нарын төлөө. Үгэнд нь анхааруулахын төлөө. Тэр дуу чимээ баг үгэндээ анхаарал нэгүслийг авахын төлөө уулна чанган шиг хилээд, хатуухан шиг хилээд тэгээд тэ чимээг болгож байгаа юм. Нөгөө махбодийн хүслээрээ яагаад манай хүүхэд вэ? Яагаад манай дүү вэ? Тэгэл ингээл дандаа манай чуулганыг л тэгдэг байхгүй юу? Дандаа манай чуулганыг ингэдэг байхгүй юу? Үнэхээр Бурхан чуулганыг цусаараа худалдаж авсан. Хамгийн хайрладаг нь чуулган энийг мэдж байгаа бол тэр хүн ийм хэмжээний зүйлийг ярих болов яг бардаа бодож болох юм. Чуулганаа хайрладаг та. Өөрийнхөө чуулганыг хүндэлдэг те. Өөрийнхөө чуулганыг хайрладаг та. За бас нэг дасцсан да. Гэхдээ шаардлагатай учраас, шалтгаантай учраас л энэ зүйлийг хийж байгаа. Сайн мэдээний төлөө үр дүнтэй болох гээд, сайн мэдээний төлөө өөрчлөгдөх гээд, сайн мэдээний төлөө хийж байгаа зүйл маань, хийж байгаа үйлчлэл маань сайн болох гээд энэ хатуу үгийг хэлж байна. Баяртайгаар хүлээн авах юм бол за ингэж байгаа. Өчигдөр бас үгэн дээр уншсан Ром 8:28 дээр ямар үг гардаг гэлээ? Түүнийг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүн бүр тохиолддог бүхий л зүйл тэдний сайн сайхны төлөө байдаг. Бурхныг хайрладаг, Бурхны зорилгын дагуу дуудагдсан тийм хүмүүс байна уу? Бүх зүйл тэдний сайн сайхны төлөө. За тэгвэл чуулган дотор бид нэр дандаа магтуулдаг болоо? Дандаа тэ хайрлуулдаг болоо? Яадаг бол заримдаа тэс тоохгүй байгаа юм шиг санагддаг уу? Таныг хинч тоохгүй байгаа юм шиг санагддаг уу? Хинч анзаарахгүй байгаа юм шиг. Гэхдээ тэгэл очиж надад л хатуу үгийг л хэлээд байгаа юм шиг санагддаг болов? Санагддаг те? Тэгдэг те? Нэг хариутай бариутай байл та ингээд яана гинтчихгүй гэдэл те би ямар те гиндүүллээ гэдэг ямар тэгээд онооноос хасах гээд байгаа биш те. За заримдаа нэг тийм бодол байна. Яагаад одоо намайг тэгдэг юм бол? Яагаад ингэдэг юм бол? Тэгвэл миний сонсох ёсгүй үгийг надад хэлээд байгаа болов? Бүх зүйл миний төлөө. Бүх зүйл миний төлөө. Харагдаагүй хүнд би зэмлүүлж байна. Итгэгч хүн гэдгээсээ болоод. За магадгүй хавчлага дунд би тэр хавчлага тэр зовлон гээ өнцгөөс тэр зүйл надад тохиолдож болно. Гэхдээ үнэхээр тэгж харагдсан бол яана. Үнэхээр чи сүмд явдаг гэвч дээ. Юунда ингээл өцөг гээд уурлаад өмөлцөө явж идэх. Нэг аврагдаагүй хүн надад ингэж хэлж байна. Аврагдаагүй хүн ингэж Бурхныг мэддэг хүн ингэж болдго юм уу? Танаас өмнө чинь ингэж зааж гинөө. Тэгвэл миний сонсох ёстой үгийг тэгэд хэлчихэж байгаа юм. За гэтэл эсвэргээрээ бид нэр нааман жанжныг мэдний үсттэй балчир жоохон шивгчин охин. Тэг гэрийнхэнтэй тэмцтэй тэр эрх мэдэлтэй ч хүн биш. Олдсны тэ арамын дээрмийн бүлэг тэ юудагаас олцолж авсан тэр балчир жоохон охин, шивгчин охин. Та хэрвээ юудэд самард очих юм бол Бурхны хүн байгаа. Таныг лав эдгэнтэй гэтэл хаан дээр очиж гин хаан бэлгсэлд өгөөд явуулчихж байгаа байхгүй юу? Хин тэгсэн гэрнэ наамаа гэсэн чи ингээд тэр жаагаа охин гэж юу яриад байгаа чи одоо гээгүй. Тийм үү? Юу гэхээр өөрийнх нь төлөө. За гэтэл наамаа тэ Элия ирдэггүй гихаа зирж байгаа юм. За нааша ирэх шаардлагагүй. Йордан голд очиод 7 удаа булахчих гэж байгаа юм. Гэтэл юу вэ? Гарч ирээ толгоо дээр гар тавиад залбирна гэж бодсон ингээл тэ. Дахиад өөрийнхөө бодлыг хэлээд яваад очиж байгаа юм. Гэтэл зарцгар нь юу гэдэг вүлээ? Эзэн минь ээ, танаас илүү зүйлийг хүссэн бол яа? Үгүй Йордан голд очиод нэг 7 булах нь тийм хэцүү юм өгсөн чинь нэрэж тийм юм уу? Явчихж байгаа юм. Хардаа яагаад надад хүчтэй хүн хэлэх ёстой вэ? Би заавал пастрын үгэнд л итгэх үү? Ахын дүүснэр биш. Ахын дүүснэр намайг үдэн ядсандаа хэлээд байгаа болов? Дургуутсандаа хэлээд байгаа болов? Тэр чуулганы ах, тэр чуулганы ихч, тэр чуулганы хэсэг. Магадгүй хардаа тэгэж харагдсан учраас засах ёстой, өөрчлөх ёстой тэр зүйл байгаа учраас. Тэгвэл миний итгэл альва хайранд үнслэгдэж даруй дөлгөөн байгаа бол төвчээр байгаа бол хичнээн хизүүж за гэл хүлээгээд авна. Тэгээ гэл хүлээгээд авна. Яагаад вэ? Эцэстээ эн чинь чуулганы нэгдлийн төлөө. Эн чинь сайн мэдээний төлөө. Хүмүүсээ энэ чуулган яагаад оршин тогтнож байгаа вэ? Бурхан энэ чуулганыг яагаад төлөвлөж одоо ч хайрласаар хамгаалсаар байгаа вэ? Яагаад юм бол энэ чуулган зүгээр энийгэл байж байхын төлөө юм болов? За та бүхний өнөөдөр сурж байгаа зорилго яг юу вэ? Та бүхний өнөөдөр энд сууж байгаа шалтгаан яг юу вэ?
нойроо хасан байж, ядран байж, оноогоор дүгнүүлэн байж. Энд байж байгаа шалтгаан нь юу вэ? За ингэж байсан. Өнгөрсөн удаа одоо миний нэг 2 дахь удаага Самуэль сургуульд ингээд оролцож байгаа. Өмнө нь онлайнаар. За одоо нөгөө сургаалыг болохоор бичлэгээр урдчилж бичээд нөгөө таг хоосон заалан зогсож байгаа л ингээд орсон болохоор айх юм байхгүй, сандрах юм байхгүй, зүгээр камернаас л хайж байгаа. Одоогийнхтай харьцуулах зүйл байхгүй. Гэхдээ за яг тэгээд ингээд оролцоод ингээд хянагчаар ингээд оролцоод зүүмээр оролцоо явж байхад за нэг залуу ингэж бэлтжижсэн. За би зохиомжоо за аврагдаагүй байгаа гэр бүлдээ зориулаад бэлтцэн гин гутаа гэр бүлийнхаа яг урд сууж байгаа л зохиомжоо уншиж байгаа юм. Одоо мэдмээр л байна. Нэг өдөр залбирлынхаа хариултыг авах байхаа. За тэр залуугийн ээж нь яасан болоо? Гэр бүл нь яасан болоо? Яалтчгүй баахан хүн урдаас нь хараад тэр дэлгэцний урд зогсож байгаа болохоор ээж аав нь загнахгүй ах шиг байгаа юм. Нэг орж гараал цаанаа ингээл хараал ингээл юм хийгээдсэн. Шалтгаан нь юу вэ? Бидний бэлдэж байгаа, та бүхний бэлдэж байгаа нь оюутнуудын төлөө, гадуур сайн мэдээний төлөө, авга, нагц тэр хүмүүсийн төлөө. Сайн мэдээний төлөө байгаа үстэй. Энэ Самуэль сургуульч гэсэн. Та бүхнийг энэчээ байгаа нь. Тийм штэ. Ургац ариун байгаад идэг ажилчид цөөхөн байгаад байна. Энэ дундаас заавал эзний ажилчин гарах хэрэгтэй. Тэр төөрөлдсөн сүнснүүд заавалжгүй бурхан руу эргэх хэрэгтэй. Тэр нь хүмүүс бурханд алдрыг өргөх хэрэгтэй. Аврагдаж сайн мэдээний төлөө. Өөр юуны төлөө вэ? Яг юуны төлөө вэ? Зөвхөн төөрөлдсөн сүнснүүдийг энэ эзэн рүү эргүүлэхийн тулд төөрөлдсөн сүнснүүдийг тэрэнд нь хэрэглэхийн тулд одоо ингэж нойроо хугслан байж, ядран байж, хил ам ээдрэн байж бэлдэж байгаа, хийж байгаа. Энэ дараа та бүхний дунд нойртойгоо тэмцэлдэж байгаа хүн мунхаг биш штэ. Арчаагүй биш штэ. Мундаг байгаа байхгүй юу? Унддаг үедтэй. Би магад чинь өөрөө угаасаа ингэж ачаалтаа байх юм бол амраач гэж байгаа юм. Гэтэл тэмцээд бүр ингээд зүтгээд ингээд сонсож байгаа. Дундуур нь бичиж байгаа. Дараад нь бичиж байгааг ойлгох болов яах бол? Гэхдээ хичээж байгаа. Бурхны өмнө ямар үзэсгэлэнтэй болоо. Эцэстээ юуны төлөө вэ? Сайн мэдээний төлөө. Төөрөлдсөн сүнснүүдийг авчрахын тулд. Гэтэл энэ нөхцөл байдлыг эвдэхийг хүсдэг хүчин зүйл нь тэр нэгэн багхгүй юу? Бузар сүнс, бузар чөтгөр. За хамтдаа сургаалт үгс номноос гаргая. Сургаалт үгс 5 дугаар бүлэг. Сургаалт үгс 5 дугаар бүлэг. Сургаалт үгс 5 дугаар бүлгийн 1-ээс 3 хүртэл хамт уншиж үзье. 1-ээс 3 хүртэл. За 1-ээс 3-ыг хамт уншаа. Хүүмэн мэрэгэн ухааныг минь анхаарч ухаан бодролд чиг тавих тун ингвээс хянамга чанарыг сахиж мэдлэгийг уруулдаа нөөцлөн садар имийн уруулан зөгийн бал туслуулж тосноос жилүү зөөлөн ярдагч гэсэн байна. Яагаад үгийг анхаарч яагаад үгэнд чих тавих вэ? Яагаад мэрэгэн ухаанд анхаарч мэрэгэн ухаанд чих тавих вэ? За сургаалт өгс номон дээр тэр мэрэгэн ухааныг анд нөхрөө болго хүзүүгээрээ ороо гартаа барь анд нөхөр болго их юу лээ хайртай ихчээ болго. Шалтгаан юу вэ? Энд чинь садар юм байгаа үсттэй. Энэ хэнийг хэлж байгаа вэ? Байр сураа орхисон тэр тэнгэрлэгчийг хэлж байгаа юм. Хийдэг зүйл нь юу лээ? Цэвэр ариун мэс чанараас нь холдуулах. Сайн мэдээнээс холдуулах. Тэр ажлыг хийдэг. Бид нар тэгвэл байр тавьж өгөх үү? Тэр нэгэнд хамтдаа 1-р Самуэль номыг гаргая. 1-р Самуэль 24-р бүлэг. Үнэхээр гайхалтай үйл явдал гарч байгаа. 1-р Самуэль 24-р бүлэг. Үнэхээр гайхалтай үйл явдал гарч байна. 1-р Самуэль 24. 4-өөс 7 хүртэл нэг уншээ. 4-өөс 7 хүртэл хамт уншаа. Давид хүнсэн эзэн харагтун би энэ дайсныг гарт чинь өгнө. Түүнийг нүдний таалраа болдгоо гэж айлцсан тэр өдөр нь болов гэж. Тэгвэл Давид босож Саулын дээлийн хормойг
Үүний дараа Саулын дээлийн хормойг огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовов. Тэрээр хүмүүстэй түн эзэн тосолсон хүн гэдгийг мэдсээр байж эзний тосолсон өөрийн эзэн би ийм үлдэж дахин гар сунгаж ийм хэрэг хийх эзэн надаас хол байлгаг гэж хэлв. За энэ хүртэл уншээ. За энэ ч Давид одоо яг ингээд зүгтаад явж байна. За гэтэл нөгөө Саул хаан алхаар ирж байгаа шүү дээ. За гэтэл нөгөө Давидын төшөндүүд юу гэж байгаа вэ? Эзэн гарт чинь өглөө гэж та үнэхээр сүртэй хэлж байгааз. Эзэн таны гарт дайсныг чинь өглөө таалтаараа үйлт гэтэл те. Одоо юу гэсэн үг вэ? Ерөөсөө амийг нь хороо. Гэтэл энэ ч Давид юу гэж байгаа вэ? Эзний тосолсон хүн. Эхлээд Давид босож Саулын дээлийн хормойг юу гэж байгаа вэ? Сэмхэн огтолж авсан. Арич амьд нь хүрсэнгүй. Тэгээд үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовоо. Уул нь ал гэдэг байгаа. Гэтэл яаж байгаа вэ энэ ч? Зүгээр дээлийн хормойгоос нь авсан. Эзний тосолсон хүн. Давид юу мэдж байгаа вэ? Эзэн тосолсон хүнээ мэдж байгаа. Тэ? Саул цаашдаа агуу хаанаар байх уу? Яах уу? Эзний гарт бүх зүйл байгаа. Харин Давидын хувьд юу вэ? Эзэн тосолсон л бол би одоо яах вэ? Би яг яагаад шүүх юм? Би яагаад тэр хүнийг шүүх хэрэгтэй вэ? Надад ер нь тэр хүнийг шүүх эрх байгаа юу? Энд чинь дээлийнх нь хормойг авсандаа хүртэл сэтгэл нь зовниж байгаа юм. Бүр сэтгэл нь зовж байгаа юм. Ахан дүүснэрээ таагүйгээр бодсондоо сэтгэл нь зовж, ахан дүүснэрээ таагүйгээр те бодож хин нэгэнд ярьж хэлсэндээ сэтгэл зовж. За гэвэл ардаа магадгүй те хин нэгний талаар хин нэгэнд ярьсандаа нэг сайхан те хөнгөрөөд тайвшраад тайдгараад явчихдаг юм биш угаа да. Яг яадаг бол энэ ч ардаа эзний тосолсон хүн. Яг вэ? Эзний тосолсон хүн. Эзний чуулган дотор байгаа ахан дүүснэр. Эзний цусаараа золин аварсан ахан дүүснэр. Эзний хүмүүс. 5 дугаар шүлэг дахиад уншъя. Үүний дараа Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа түүний зүрх сэтгэл ихэд зовов. Хараа тэгэж бод энэ ардаа үйлдэл ерөөсөө биш байгаа үсттэй. Ингэж юу вэ? Тэр амьд нь хүрх үйлдэл ерөөсөө биш байгаа үсттэй. За бүр бодолт үдээ. Бүр бодлын зийж байх. Тэгээд бүр зийдэж үнэлгэдгийн аргагүй үйл явдал. Гэтэл эн чинь яаж байгаа вэ? Шаналаад байж байгаа. Зовоод байж байгаа. За тэгвэл би тэгвэл нэг та бүхэн нэг би тэгвэл өөрийнхөө нэг бодоод үзье. Ахан дүүсрийнхаа талаар бодоод яг яадаг болоо. Тэр чуулган энэ хэсэг үнэхээр хүндлээд хайрладаг болов бид нар мэдэж байгаа. Хүндлэх хэрэгтэй, мэдээж хайрлах хэрэгтэй, мэдэж байгаа. Магадгүй гомдол цөхрөл яваад байгаа юм биш байгаа да. За хамтдаа хоош нэргүүлээд Ром номыг гаргаад Ром 12 дугаар бүлгийг гаргаад нэг үг харъя. Ром 12. Бидний амьдарч байгаа үед Бурхны тосолсон хүн хэнийг хэлж байгаа вүлээ? Бидний амьдарч байгаа үед Бурхны тосолсон хүн хэнийг хэлж байгаа вүлээ? Тэ хайнгаа хэлэхгүй юу да? Аврагдсан хүнийг хэлж байна. Тийм шүү дээ. Аврагдсан хүнийг. За Марк уучлаарай. Ром 12 дугаар бүлэг те 12. Ром 12-ийн 3 дугаар шүлгийг нэг уншъя. 3 дугаар шүлгийг надад сойрхогдсон нэгүслэр би та нарыг хүн нэг бүрд чинь хэлээ. Өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүүгээр бүү бод. Харин Бурхны хүн бүрт ноогдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. За үргэлжлүүлээд нэг бит олон эргэтэн байдаг гэж шууд эхэлж байгаа юм. Юу гэхээр өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүү их бүү бодоо. Ой баруун гар чи солгоо гараа чи ямар муухай бичдгийн daгийн мөрөө ингэж битгий бод гэж байгаа юм. Энэ эрхийн хуруу адилхан готл дотор байгаа хэрнээ ямар царайтай бусад хуруу ямар жижигхэн жигчийн өрөө бүр ямар хачин ингэж бүү бодоо. Энэ чихэн тэ хамарны талаар битгий бод. Энэ ирүүн духны талаар битгий бод. Та нар нэг биеийн эргэтэн. Энэ бие нь юу вэ? Чуулганы бие. Эзний бие. Энэ бие нь чуулганыг хэлж байгаа. Тэгвэл ардаа өөрийнхөө талаар илүү их битгий бод.
За гэтэл за ингэж бодож байсан хүн байгаа штэ. За Есүсийн хажууд 12 за дагалдагч нар 12 шавны байж байна. За тэгээ юм болохоор л те эднэр тэгсэн ч би тийхгүй гэдэг хүн байсан те. За юм болонгууд хин хамгийн дээр хин хамгийн агуу байх вэ? Хөөе, миний 2 хүүхдийн баруун зүүн талдаа суулгаач гэдэг те. Дандаа л дээдлэлт, дандаа л хамгийн өндөрт нь. Бусд нь таныг үгүйсгсэн ч би бол байхгүй. Хараа бодох ёстойгоосоо илүү ихийг бүү бод. Бодох ёстойгоосоо бид нар эцэстээ хайрлах, уучлах, уучлах, өнгөрөөх гэдэл юу болоод би гэдэг хүн хэн болоод за дуулал 16 дугаар бүлэг дээр Давидын за дуулал ном. За та бүхэн мэдэх бах те. За юу дуулал ном. За бусад номноос ялгаатай одоо хэлбэрээр бичигдсэн юу вэ гэхээр за дуулал ном, дуулал тухайн номыг бичээч, тухайн дуулыг бичээчийн гэрчлэл байгаа. Мэдэх болов Давидын гэрчлэл. Бурхныг мэдэрсэн, Бурхан талархсан гим нүгэл дүүрэн байгаач эзнийг би хүлээж байна. Энэ ертөнцид шудраг бус зүйл их байгаа ч гэсэн эзний ариун өргөн дотор ороод би ухаарлаа. Эзэнтэй ойр байх нь надад хамгийн сайн. Гэрчлэл. Тэгвэл дуулал 16 дугаар бүлэг дээр Давид хаан 3 өөрт нь байгаа 3 өөрийг нь аз жаргалтай болгож байгаа 3 зүйлийг хэлж байгаа. За нэг нь эзнийг би өмнөө залж байгаа учраас би аз жаргалтай. Эзнийг өмнөө зална, үгийг өмнөө зална. За юу Бурхны тогтоожсон хэл хязгаар дотор байгаа учраас би аз жаргалтай. Бурхан намайг хайрлаад аюулгүй хэл хязгаарыг тогтоожээ. Энэ дотор намайг байлгаж байгаа учраас би аз жаргалтай. 3 дугаарт юу гэж? Энэ газарт байгаа эзэн таны ариун хүмүүст би баярладаг. Миний аз жаргал. Миний аз жаргал. Юу гэхээр ахан дүүснэртэй баярлаж байна. Ахан дүүснэрээ хайрлаж байна. Ахан дүүснэр миний аз жаргал. Миний аз жаргал. Танаас асууя. Таны аз жаргал ахан дүүснэр яг мөн үү? За чойрыг учраас л чойрыг яриад байгаа шүү. Манай чойрч болгоны ахан дүүснэрээс асуувал бүгд нэг холгаар тийм гин. Яагаад гэж? Итгэлээр дөнгөж босч байгаа, сайн мэдээний төлөө амьдрах гэж хичээж байгаа. За тэгээд аврагдсан хүн, даанч цөөхөн байгаа. За гэхдээ би чуулга маань одоо энэ баг байгаа ч гэсэн одоо энэ аврагдах хүмүүс олон байгаа. Биднийг сонирхоор харж байгаа хүмүүс олон байгаа ч гэсэн хажууд маань энэ ахан дүүснэр байгаа учраас зөрөгтэй байна. Олуулаа ингэж байгаа. Ганцаархнаас сүм рүү орж ирэх. Харин хоёулаа орж ирэх. Тавуулаа орж ирэх. Ямар том ялгаа гэж инээлтэй л ороод ирдэг. Баярлал ороод ирдэг. Энэ ахан дүүснэр миний аз жаргал гэдгийг ахан дүүснэр мэдэж байгаа. Мэдэж байгаа. Хардаа хамтран зүтгэгч нар энэ хамтран зүтгэгч Бурхны бэлэг гэдгийг та бүхэн мэдхүү? Таны хажууд сууж байгаа хүн Бурхны танд өгсөн бэлэг мэдхүү? Үнэхээр мэдхүү? Мэдхгүй юу? Өрсөлдөгч биш шүү дээ. Самуэль сургууль дээр өрсөлдөд байгаа биш шүү дээ, тэ? Энэ арай өрсөлдөөн биш үстэй арай. За өрсөлдөөн гэж бодож байгаа бол дуусаад сайн оноо аваад болоо. Өрсөлдөөн гэж бодож байгаа бол муу оноо аваад хямраад тэгэл болоо. Биш ээ. Дасгалжуулагдж байгаа. Сургагдж байгаа. Бурханд нэг үнэхээр талархдаг нэг зүйл байгаа. Нэг залуу ингэж ярьж байсан. Дөнгөж оюутан болоод ингээл номын санд илүү хаан сууж ялаа. За тэгэл нэг залуу ирээл хоёр залуу илүү гурван залуу ирээл хажууд нь ингээл яаж байгаа. За сайн байна уу та нэг юм асуухгүйсэн ингээл тэгэл дундуур нь Израиль яриад явсан гинэ. Израилийг мэдгүй мэднэ би мэдэн штэ. Та яаж мэддээ? Ингээл дэлхийн хамгийн ийм гэх нэг семинар дээр сонсноо хэлсэн. Та ямар сайн мэддгийг та яаж мэддгийг би сүмд явдаг. Ямар сүмд гэсэн чи цааталт нь коронагийн үеэр багийг ахалж исэн ахлагч нь зогсож исэн гинэ. Нөгөө хэлж байгаа хүнд нь юу гэхээр хамт сайн мэдээ тарааж байгаа. Гэтэл яг тэрийг сонсоод Бурханд үнэхээр талархсан. Үнэхээр талархсан. За энэ оюутнуудын төлөө бол санаа зовх шаардлагагүй юм байна да. Ингэж хичээж байгаа юм байна. Хардаа ганцаараа явах, хоёулаа явах, 3 4 5улаа явах ямар том ялгаатай вэ? Энэ ахан дүүснэр Бурхны өгж байгаа бэлэг. Бурхны өгж байгаа. За Үлс ном. За анх чуулган бий болж байгаа үйл явдал гарч байна. Үлс ном. Ахан дүүснэр хамтдаа цугласан.
Хамтдаа золиоссон. Үг залбиралд бүхий л хүчээ дайчилсан. Талгаа айлуудад хувааж хийх ёстой бүх зүйлээ хийсэн. Нэг байгааг нь хараад бурхан аврагдагсдын тоогд эднэр дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа. Хамтдаа ингэж байгаа. Тэр ганцаараа цуглаад гээгүй штэ. Ахын дүүсэр хамтдаа яг адилхан аврагдсан ахын дүүсэр хамтдаа цугласан. Тэр өдөр бурхан аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа. Нэмэгдүүлж байлаа. Хамтдаа Үйлс ном руу оръё. За цаг ямар урд явж байна. 7:30-д дуусна те. Тийм билүү? 7:30 төлөө. За Үйлс тийм 5:30 те. Тий. За эн чинь байж тээ үг дамжуулдаг хүний мөрөөдөл нөхгүй юу? Тий. Хангалттай цаг байвал даанч яг цаг байдаг. Тий. Цаг л бол цаг те. Тэр цаг одоо хэд болоод байгаа юм болоо бүр ингэж мэдэгддэггүй арай. За хамтдаа Үйлс номыг гаргаад Үйлс 9-р бүлгийг гаргаад нэг үг харъя. Үйлс 9-р бүлэг. Үйлс 9-р бүлгийн 28 29-ийг эхлээд уншъя. Үйлс 9-р бүлгийн 28 29. Үйлс 9-р бүлгийн 28 29-ийг за хамт уншъя. Ийхүү тэр тэдэнтэй хамт Иерусалим үрж эзний тэр за тэгээд 32-ыг бас уншъя. 32-ыг нэгэн удаа Петр хаяагүй хэрэн явсаар Луда амьдрагч ариун хүмүүс дээр хурч ирэв гэсэн байна. За энэ ч за Петр сайн мэдээ тарааж байгаа үйл явдал гарч байгаа. За тэгсэн чинь энэ ч ардаа 32 дээр нь Лудад амьдрагч ариун хүмүүс дээр хурч ирэв гэж байгаа. За Петр бол анх удаага очиж байгаа юм. Анх удаага сайн мэдээ тараахад очиж байгаа юм. За тэгсэн чинь энэ ариун хүмүүс айл хэдийн бурхныг мэддэг хүмүүс байж байгаа юм. Гэхдээ тэгсэн чинь энэ хүмүүс яаж тэгвэл бурхныг мэдчих вэ? Энд чинь Петр хаяагүй хэрэн явсан гэж байгаа үстэй те. Зүгээр годамж мэдрэлээд яваад байгаа биш байхгүй юу? Сайн мэдээ тараах гал ингээд явж байна. Гэтэл хэдийнэ бурхныг мэдж байгаа хүмүүстэй уулзаж байгаа. Энэ хүмүүс яаж мэдв вэ? Энэ хүмүүс яаж бурхныг мэдчих вэ? За 8:40-ыг нь хамт уншъя. За бидний сайн мэддэг агуулга байна. 8:40-ыг нь хамт уншъя. Тэгээд за 8:40-ыг нь хамт уншъя. За энэ ч Филипп Азотод ирснээ мэдв. Тэгээд Кайсарт хүртэл юу вэ? За ингэж байгаа. За энэ баггүй юу? За энэ үедээ айл хэдийн Филипп сайн мэдээ тараагаа явчихсан. Тийм байгаа үстэй. За тэр газраар нь одоо Петр явж байгаа. Тэр газраар нь цоош нь газраар биш. Тэр газраар нь явж байгаа юм. Урдчлаад бэлдчихсэн. Энэ удаа Самуэль сургууль их цэгцтэй гоё болж гин үү? Ихнийг өмнөхөөсөө за 2 дахь Самуэль сургууль ямар байсан бол 3 дахь нь ямар байсан бол инээж байгааг бодоход ямар байсан гэсэн үг юм. Ялгаагүй штэ л байна уу? Хараа өөр болчихсон. Яаж байгаа вэ гэхээр бэлдсэн ахын дүүснэр хангалттай байгаа. Хөдөлмөрлсөн ахын дүүснэр хангалттай байгаа. Энд чи яг уу энэ Улаанбаатарт байгаа чуулганы за магадгүй залуучууд за орнууд магадгүй штэ орнуудаас ирж байгаа чуулгануудад жоохонтэй та бус санагддаг байж магадгүй. Гэхдээ ямар их хөдөлмөрлсөн гэж саннаа. Ямар их бэлдсэн гэж саннаа. Ямар их. За айл хэдийн оюутнуудын хэсэгт орж ирээд нөхөрлөж байгаа бах те. Манай оюутнууд хэдийнэ бэлэн болчихсон. Тэгвэл энийг анх хэн ингэж те залбираад бэлдээд золиослчихсан бэ? Одоо бид нэр хоролцож байгаа. Надад таалагдахгүйгээс үл хамааран бурхан тэр хүмүүсийг хэрэглээд айл хэдийн сайн мэдээний ажлыг бэлдчихсэн. Тэгвэл надад хардаа талархлаас өөр яг юу байх юм бэ? Одоо энэ замаар явахдаа энэ Петр энэ замаар явахдаа одоо хэдийнэ тэр бурхныг мэдсэн хүмүүст бурхныг илүү их ярихаас өөр юу үлдсэн бэ? Магадгүй хардаа дутуу ярьжээ. Ингэж бодно гэдэг чинь зүв биш. Энэ одоо ямар ингэсэн болоо? Ингэж ярина гэдэг чинь тэрийг яагаад ингэчихгүй юм болоо? Юу вэ? Яаж ингэж ярих вэ? Ингэдэг сайн мэдээ тараагч нар заримдаа ингэж солигддог штэ.
солигддог те. За энийг их ухаарж байгаа. Сайн мэдээ тараагч нар маань ингээд солигдоод ингээд явхад яг уу зарим чуулган маань ингээд тэ болж байгаа, зарим нь ингээд үнэхээр хэцүү байгаа. За зарим нь жоохон өөрчлөх хэрэгтэй. Ямар мундаг юм бэ гэх зүйлс олон байгаа. За гэхдээ яадаг ч байсан ямар их хөдөлмөрлөө вэ? Энэ л харагддаг. Ямар их хөдөлмөрлөө вэ? Тэгвэл хардаа энд үйлчилж байгаа залуучууд та бүхэнд үйлчилж байгаа залуучууд ямар их хөдөлмөрлөж байгаа бол за миний яг уу сэтгэлд минь таалагдахгүй байгаа тэр залуучууд тэр хэсэг дор бүрнээ ямар их хөдөлмөрлөж байгаа болоо. За та бүхэн гин нүгэлтэд тэмцэж байгаа үсттэй тий нөхрөлдөө ирэх гэж боо юм болж байгаа үсттэй итгэлээс ахих гэж бүрст зөндөө юм болж байгаа үсттэй сайн мэдээ тараагаад нэг хүн авчрах гэж өстой зөндөө юм болж байгаа үсттэй тэгвэл тэр залуучууд ч гэсэн тэр хэсэг ч гэсэн яг тэгээд зовж зүдэрч золиосолж залбирж сайн мэдээ тарааж байгаа. Өрсөлдөгч биш. Миний дургүй хүн биш. Надад таалагддаггүй хүн биш. Бурхны өгсөн хамтран зүтгэгч. Бурхны өгсөн хамтран зүтгэгч. Энд Петр. За Петр штэ. Уул нь Петр. Гэхдээ хаяагүй хэрэн хэсэж яваад хэдийнэ Филиппи явсан замаар туулаад явж байгаа. Хараа уул мөрийг нь хараа явж байгаа. Хойш нэргүүлээд 11-р бүлгээд гаргаад нэг үг харъя. 11-ийн 25 26. За бидний сайн мэддэг агуулга байна. 25 26-д. За хамт уншаа. Тэгээд тэр Саулыг олохоор Таас руу явжээ. Барнаб түүнийг олж уулзаад Антиохт дагуулan ирэв. Ийхүү бүтэн жилийн турш тэд чуулганд цуглаж олон хүнийг сургажээ. Дагалдагчдыг Антиохт анх удаага Христэд итгэгч гэж нэрлэв гэсэн байна. За энэ ч за ямар үйл явдал гарч байгаа вэ гэхээр за Барнаб Иерусалимаас Антиох руу илгээгдсэн. За Антиох руу илгээгээд буцаад за Антиохоос Иерусалим руу буцах гэж байгаад болоод Тарс руу явсан. За тэнцэнэ Саулыг олж уулзаад буцаад Антиохт очиод бүтэн жил одоо нөхөрлсөн гэж байгаа үстэй те. Бүтэн жил суралцж нөхөрлөж тэгээд анх удаага тэнцээ итгэгчдийг Христэд итгэгч нар гэж дуудаж байгаа. Дагалдагч нарыг. За Барнаб энэ би ганцаараа бол чадахгүй гэдгийг мэдэж байгаа юм. Тэгээд Саулыг олж уулзахаар очиж байна. За гэтэл Саулаас бусад дагалдагч нар жоохон имээх маягтай байж байгаа байхгүй юу? Дамаск руу явж байхдаа аврагдсан. Чиний хавьчаад байгаа Есүс би байна. Намайг илгээх газар бүрт явах миний сав байх болно. Дагалдагч нар дээр очисон чинь нөгөөдөл нь имээгээд байгаа. Энд ч одоо Тарс руу Дамаск руу тэ ингээд итгэгч нарыг барьж хорхоор явж исэн юу болчих вэ? Итгэхгүй байгаа юм. Гэтэл энэ ч Барнаб олж уулзаад хамтдаа суралцж байгаа. Тэгвэл энэ нэг жил дараа нь үргэлжлэх сайн мэдээний ажилдаа харьцуулах аргагүй. Дараад нь ямар үр дүн гардаг вүлээ? Ямар вэ? Хардаа би итгэхгүй хол суугаад байвал яах вэ? Би сэтгэлээ нээхгүй хол суугаад байвал яах вэ? 2-р Коринт, 1-р Коринт номон дээр Паулыг үгүйсгэж байгаа. Паулын элчийн эргэгт нь эргэлзэж байгаа. Тэр ахын дүүснэрт хандаж Паул хэлж байна. Би нээлттэй байна. Би та нарын төлөө байна. Би нээлттэй байдаг шиг та нар нээлттэй бай. Нөгөөдөл нь Паул хол байхлаараа ийм, ойр байхлаараа ийм, эрнэрнгээд ярьдаг гэрнээ ирдэггүй гэдэлтэй таг Саулын зүг рүү сэтгэлээ хаалчихсан. Паул хэлж байна. Бид нээлттэй, боломж олдохгүй байна. Боломж олдмогц би та нар дээр ирнэ. Өмнө нь хамт байсныг санаарай. Юуны төлөө вэ? Сайн мэдээний төлөө, та нарын төлөө. Та нарын төлөө. Юу вэ? Хамтран зүтгэгч. Барнабын хувьд Паул бэлэг байхгүй юу? Ганцаараа хийх, хамтдаа хийх. Фараоны өмнө Египтээс Мосе зүхтаад гараа явдаг. Ганцаараа би чадахгүй. Гэтэл дараа нь ямар том зүрхтэй, ямар бүх зүрхтэйгээрээ Фараоны өмнө зогсож идэг вэ лөө? Бурхан илгээсэн. Мэдээж Бурхан Израилийг чөлөөлөхийн тулд, Египтээс гаргахын тулд илгээсэн. Гэхдээ Мосетай хамт хэн байсан бэлээ? Тийштэй хамтран зүтгэгч. Яг адилхан бодолтой. Яг адилхан Бурханы харуулсан зүйлийг харчихсан. Нэг нэгэндээ яагаад энд байгаагаа ярьтал яг таарж байгаа юм. Нэг сэтгэлдээ хамтран зүтгэгч. Яг ордоо өөр хоолойтой,
тэр чуулган дээр итгэлээр амьдарч байна. Тэгээ өөр хувцлалтай, өөр царайтай, өөр үсний засалттай, өөр байж болно. Гэхдээ зорилго нь юу вэ? Зөвхөн сайн мэдээ. Зөвхөн сайн мэдээ. Яг адилхан хамтран зүтгэгч. Энэ нь шүү дээ. Хайд өхөнд олддог бэлэг байна. Хайд өхөнд олддог бэлэг байна. Нэг одоо бурханд эрхмээр хэрэглэгдэж байгаа нэг ах ингэж ярьж байсан. Нэг залуутай хамтдаа гэхдээ яг шүн байсан гэлээ л дээ. Гинлээ. Орон нутгийнхаа төв талбай дээр бүр Есүст итгээрэй гэж нэг орилж үтсэн гинэ. Өдөр биш шөнөлдөө тэгээ нэг салхилж явж байгаад юу гэхээр хамтдаа байсан болохоор тэгэхэд л орилсон. Итгээрэй гэж нэг орилсон. Харин өдөр нь яасан бол урилга тараагаад хамтдаа явсан. Тэр эгч рүү, тэр ах руу, тэрэн лүү. Гэтэл харж байгаа тэр шин залуучууд яг адилхан сураа явж байгаа. Нөхөрлөлийг, золиослдгийг нь, сайн мэдээ тараадгийг нь, өргөдгийг нь, хурдхан шиг нэгддгийг нь бид нар хардаа өөр чуулган гэл ичээдэлтэй тэгэл ичээдэл зовоод л ойртож чадахгүй. Энэ юуних гэлээ махуудих байхгүй юу? Бурхан юу хүсэж байгаа вэ? Нэг байдлыг, сүнсний нэгдлийг хадгалахыг хичээ. Ингэж байгаа. Нэг баг байгаа те. Нэг багт одоо нэг багт нөхөрлөж байгаа. Өрсөлдөгч нар биш штэ. Хамтран зүтгэгч. За өнөөдөр яг оноо их байх баг байж болох ч гэсэн одоо авж байгаа оноо миний цаашдын итгэлийн амьдралыг те цаашдын сайн мэдээний төлөөх амьдралыг шийдэхгүй штэ. Ерөөсөө шийдэхгүй. Шийднэ гэж бодоод байгаа юм биш үсттэй. Үгүй штэ. Магадгүй хамгийн өндөр оноог авчаад нэгт сайн мэдээ тараахгүй бол өндөр оноо аваад л болоо. Гэтэл арай гэж тэнцвүүгүй юу те. За яг нэг урмыг бодоод тэнцүүлчлээ. Тийм юм байхгүй баг л да. Би тэгвэл төсөөлөө хэлчихэж байгаа шүү. Тэнцүүлчихлээ. Магадгүй тэр хүн яг л тэр бэлдсэн зохиомжоо хэрэглээд явах бах. Тэрүүгээр нь хүмүүсийн сүнс бурхан руу эргэх бах. Гэхдээ тэр зохиомжоо яаж ирсэн бол сүнсийг нь өрөвдөж, сүнсийг нь хайрлаж, залбирч бурханд даатгаж, хичнээн эвгүй амар байгаж зоригтойгоор хэлж гин. Нах зэгчтэй зохиож, нах зэгчтэй зориулсан зохиомж заавал хэлээрэ. Аав ээжтэй зориулсан зохиомж заавал хэлээрэ. Амархан биш ээ. Хэцүү залбирж яагаад бурхан сэтгэлийг харна. Оноо энд байгаа оноо үр дүн ерөөсөө биш шүү. Цаашдаа яах вэ? Та бүхний төлөө хэн залбирах вэ? Та бүхний төлөө хэн залбирах вэ? Үгүй тийм хэцүү асуулт биш ээ. Хамтран зүтгэгч ахын дүүс нар. Та бүхэн ингэж үзсэн үү? Энэ чуулган тэр чуулган дээр очиод залбирлынхаа хариултыг авч үзсэн үү? Ээжтэй сайн мэдээ тарааж байгаа гэдгийг сонсоод залбирж исэн чинь хамтдаа чуулган дээр ирж байгаа. Найздаа сайн мэдээ тарааж байгаа гэсэн чинь хамтдаа ирж байгаа. Гэхдээ энэ хүн семинарт сууж шинэ хүн гэхлээр залбирж исэн чинь аврагдчих. Яаж гинэ гэсэн чинь бусад залуучууд халамжилсан. Бусад ахын дүүслэр халамжилсан. Хамтран зүтгэгчд. Барнаб Паулыг олсон. Хамтдаа нөхөрлсөн. Хамтдаа сайн мэдээний төлөө. Тэр сайн мэдээ нь одоо ч үргэлжилсээр байна. Энэ хамтран зүтгэгчийг хайж олох хэрэгтэй. Хамтран зүтгэж гэсэн чинь яг адилхан сонирхолтой хүнээ хүнтэйгээ хамт байх гэдэг. Энтэй яргаар ойлголцдог, тэрнтэй яргаар ойлголцдог. Чуулганыхын тагаал ойлголцсон, тэр чуулгантай ойлголцохгүй. За яг амнаас нөгөө нэг нэр гарч ирэх гэж шээ. Тэр чуулгантай ойлголцохгүй. Энэ чуулганаараа болно. Энэ багаараа л болно. Тэрнтэй ойлголцохгүй. Энэ юу вэ? Энэ яг юу вэ? Махвд. Паул Ахитофел Давидтай холбоотой махвдын бодлоо харчихсан, бодчихсон. Уул нь хамт байх ёстой байлаа. Уул нь хажууд нь байх ёстой байлаа. Даанч явчихсан. Махвдтай хөтлөгдөөд. Махвдын бодолтой хөтлөгдөөд. Гим хийж байгааг харах юм бол үзэн яд гэсэн үг байхгүй шүү дээ. Итгэлээр сул игнэ хүлээж ав. Бодол санааныхын эсрэг зарга бүхий. Хүлээж ав.
очиж уулз гэж байгаа үсттэй. Хардаа тэр хүн чиний хувьд хайр хүн гэдэг чинь хай гэсэн үг биш шүү дээ. Гимших боломж. Энэ чинь хайр байхгүй юу? Энэ үзэн ядалт нь энэ дургуутсал нь миний махбодоос гарч байгаа. Филиппой 2 дугаар бүлгийг гаргаад нэг үг харъя. Филиппой 2 дугаар бүлэг. Филиппой 2 дугаар бүлэг. 2 дугаар бүлгийн 14 дугаар ишлэлийг. За энэ ч Бурхны 3 чухал хүсэл гарч байгаа. За тэр дундаа 14-ийг нь уншъя. Бүхнийг гомдол маргаан үгээр хийцгээ. Махбодтой хөтлөгдөд эхлэх юм бол гомдол маргаан гардаг. Махбодыг дагаад эхлэвэл гомдол маргаан гардаг. Цөлд боолчлыг мартаад махбодоо бодоод эхлэхээр өлсөд ядраад эхлэхээр юу болсон бэ? Таарахгүй болоод эхлэхээр юу болсон бэ? Гомдол цөхрөл болоод эхэлж байгаа юм. Тэгвэл ягаад үл ойлголцол ягаад буруу төр төрхтэйгээр буруу нүдээр хараад байгаа вэ? Махбодоороо хараад байгаа юм. Таалагдахгүйгээр хараад байгаа юм. Ийм ба штэ. Хитрхи чанга дуута. За зүгээр жишээ шүү. Хитрхи чанга дуута гинэ. Тэгсэн чи тэр хүн илүү сайн мэдээ тараадаг байж болно штэ. Тийм бидтэй. Гэтэл хитрхи чимээгүй гинэ. Гэтэл бусдад те үнэхээр зөв төрхөөр харддаг бас байж болно штэ. Юу гэхээр өөр бурханд хэрэглэгдэж байна. Ингэж байгаа 9 алдаатай хүн байна. 9 алдаатай. За та бүхний дунд 9 алдаатай хүн байгаа юу? Надтай адилхан. За 10 гэвэл 9 алдаатай. Олигтой юм байхгүй. Харин бурхан юуг нь хэрэглэж байгаа вэ? Тэр болж байгаа тэр ганцхныг хэрэглэж байгаа учраас л тэр хүн байж байгаа. Энэ үйлчлэлийг хийгээд бурхан хэрэглэж байгаа. Давидыг ч ялгаагүй. Ингэж гэм хийсэн ч хэрвээ бурханд даатгаад оргичихсан байсан бол хангалттай Давидыг бурхан сахилгажуулаад, дасгалжуулаад өөрчлөөд босгоод авэдэрж байгаа юм. Авчирна штэ гарцаагүй бурханы тосолсон хүн учраас. Гэтэл махбодоор хараад тэр алдааг нь хараад махбодтой хөтлөгдөд дургуцаад байх ёстой газараа биш эсрэгээр нутагтаа очиод байж байгаа юм. Нутаг нь ямар газар вүлээ? Махбодын хувьд сайхан газар. Махбодын хувьд амар газар. Тэгн тэнд байснаас ингэ байжээ. Тэгн тэгж үйлчилснээс энэчнэ байжээ. Хамаагүй амар байна. Бурхан биднэрт яг тэрийг заадаг болов хин хэцүү газар руу явах вэ? Ингэжсэн. Үнэхээр сэтгэлийг маань хөдлөсөн нэг үг байгаа. Үг дамжуулж исэн пастор ширээгээ тогшингоо, ширээгээ бүр цохингоо. Орон нутагт байгаа тэр төөрөлцсөн сүнснүүдэд хэн сайн мэдээ тараах юм? Хилийгээд нэвтрэлцэж чадахгүй байна. Ойлгуулж чадахгүй байна. Хэн тийшээ явах вэ? Хэн тэнд сайн мэдээ тараах вэ? Хэн таны аавд сайн мэдээ тараах вэ? Хэн таны ээжид, таны гэр бүлд сайн мэдээ тараах вэ? Бурхан тэр нэг өдөр Исаягаас асуусан. Исая би энд байна, намайг явуулаач. Ямар газар вэ? Бурхан сайхан газрыг асууж байгаа болов? Бурхан гоё газрыг асууж байгаа болов? Тэр хэцүү газар руу хэн миний төлөө явах вэ гэсэн асуултанд би энд байна. Намайг илгээ гэж. Үг болгон дээр та бүхний сонсож байгаа үг болгон дээр бурхан асуудаг. Хэн ариун амьдрах вэ сайн мэдээний төлөө? Хэн сайн мэдээний төлөө хэцүү газар руу явах вэ? Тавгүй, тухгүй байдлыг давж гараад тийшгээ сайн мэдээний төлөө хэн явах вэ? Би амар жимэр байхыг хүсэх юм бол би махбодоо бодох юм бол хамгийн амар тайван ойлголцдог газараа. Тэгвэл хамгийн хэцүү газар руу. Хамгийн хэцүү газар руу. За орон нутгаас ирсэн оюутнууд байгаа штэ. Байгаа тий. За сургуулийнхаа амралтаар нутагтаа очсон. За танаа нутгийн чуулган энтэй адилхан болов? Энд нөхөрлж байгаа чуулгантай адилхан болов? Хацуулагдахгүй штэ тий. Ахан дүүс нарын тоо, тэр мэдрэгдэж байгаа хайр, магадгүй хоолны амт ч юм уу тий. Нөхөрлөн хүртэлтэй яа ингэж юм ярьдаг нэрэн дотроо тий. Гэхдээ яагаад тийшээ явж байгаа вэ? Гэтэл тэнцээ тэр ахан дүүсээр итгэлээр амьдарч байгаа штэ. Сайн мэдээний төлөө. Энэ удаа оны эхэнд бүх чуулганууд маань семинар хийсэн.
ямар сайхан болсон гэж үр дүн ингээд харагдаж байгаа юм. Гэхдээ тэр семинар зүгээр болоогүй. Ахан дүүсэр маань уйлж байгаа юм, залбирж байгаа юм. Энэ газар ийм гоё газар хинч сайн мэдээгээр эзний төлөө сайхан амьдрч чадна. Хэцүү газар руу хий явах вэ? Паул хамгийн хэцүү рүү нь явж байгаа юм. Урах зариун байна, харин ажилчид цөөхөн байна. Тэгвэл энэ ч буцаад 2-р Самуэль ном руу оръё. 2-р Самуэль 15-га дахиад уншъя. 2-р Самуэль 15-ын 12-ыг хамт уншъя. 2-р Самуэль 15-ын 12. За хамт уншъя. Абсалом дахил нэг явуулж Давидын зөвлөх Гилеогийн Ахитофелийг өөрийнх нь хот Гилеогоос дуудуулж авчирв. Ахита нэгдсэн хүмүүс нэмэгцээр байсан тул хувилдаанч хүчтэй байв. За Ахитофел яагаад буруу замыг сонгов? Яагаад буруу газрыг сонгов? За бас нэг шалтгаан байна. За богинохон цаг үлдсэн учраас товчхон хэлээ. Буруу газраа байсан. Буруу газраа. Буруу хүнтэйгээ ойр байсан. Буруу хүнтэйгээ. Эзний чуулган, бурхны чуулган, эзний чуулган цусаараа худалдаж авсан чуулган. Аврагдсан хүн орох боломжтой тэр чуулган. Эзний чуулган. Чуулгантай ойр байвал, эзэнтэй ойр байвал эзний хүслийг мэднэ, эзний хүслийн дагуу амьдрна. Гэтэл би ертөнцтэй ойрхон байгаад байвал яах вэ? Энэ ардаа олон залуучууд маань жихэвч зүгээ явдаг. Үг сонсдог болов, магтан дуу сонсдог болов, эсвэл за залуучууд маань орой хідэн цагт ч амардаг байж магадгүй. Бусад үеэр орой юу хийж оройтож амардаг болоо. Мэдээж хичээлээ хийн, мэдээж гэрээ ажиллаа хийн. Эсвэл юу хийдэг болоо. Үгээ уншсаар байдаг болов, үгээ сонссоор байдаг болов. Ардаа хинтээ ойр байгаа вэ? Хинтээ ойрхон байгаа вэ? Түүнээс хамааран тэр хүнээ ирээдүй өөрчлөгдөн. Итгэлийн амьдрал шийдэгддэг. Үйлс биш ээ, сургаалт төгс 7 дугаар бүлэг дээр нэгэн гинэн томаагүйчүүдийн дундах ухар мөчид залуугийн талаар гарч байгаа. Тэр садар ямар эмхтэй гэдгийг мэдж байгаа. Нөхөр нь явцсан, тэргэл сар гарах үеэр л ийм юм байгаа гэтэл замыг нь хөндлөн гулд гараад яваад очиж байгаа юм. Эцэстээ юу болдог вүлээ? Сумны зөв илгээг нь нэт зүлбөх хүртэл өрхөнд орох жигүүртэн өрх рүү яарах тэр хандгаа мэд жигүүртэн хичнээн чөлөөтэй байгч өрхөнд орчвол яах вэ? Хандгаа хичнээн хангаантай хүчрхэг тэр амтэн боловч занганд орчвол яах вэ? Хавханд орчвол яах вэ? Хүн хичнээн хүчтэй ч гэсэн тэр илгээ нэт зүлбүүлчвэл яах вэ? Найдвар байхгүй. Юу вэ? Байх ёстой газараа биш, өөр газар руу. Босод үл би тэгвэл хаана байх вэ? Одоо ардаа энд хамтдаа байхдаа гоё байгаа үсттэй. Тэгээ ядарч байгаа ч хамтдаа ядраад. Тэгээ бэлдэж байгаа ч хамтдаа бэлдээд. Гэхдээ босод үед гэртээ байхдаа яг ямар вэ? Ойрхон байх ёсгүй хүнтэйгээ, ойрхон байх ёсгүй зүйлтэйгээ. За тэгээд Ахитофелийн гаргасан дараагийн алдаа хичнээн хааны зөвлөх хэрнээ. Байр суурь орхио явчихсан. Хааны зөвлөх Маходын хүслээсээ болоод Маходын асуудлаасаа болоод орхио явчихсан. Хааныг орхио явчихсан. Эцэстээ юу болж байгаа вэ? Өөрийнхөө амийг игүүтгэхэд хүргэж байгаа. Өөрийгөө дүүжлэхэд. Бид нар эзнийг хүлээж байна. Бидний амьдарч байгаа төгсгөлийн үе. Эзэн удахгүй ирэх гэж байна. Тэгвэл би яг хаана байх вэ? Яг л таныг эзэн бай гэж байгаа тэр газар. Эзний бай гэж байгаа газар ямар газар гэдгийг мэдэх үү? Таныг зов гэж байгаа мэдээж зовлон байна. Жаргалтай бай. Мэдээж амар тайван байна. Эзний бай гэж байгаа газар ямар газар вэ? Энэ Ахитофел бай гэдэг газар нь хаандаа хэрэглэгдэх газар. Намайг бай гэж байгаа газар би дуулууртай байна. Хэцүү ч гэсэн. Эзэн хэрэглэх газар. Манай залуучууд энэ удаа та бүхэн
яг л байх ёстой газараа байна. Тэгвэл гарч яваад одоо яах вэ? Би тэгвэл сурсан зүйлээ яах вэ? Эзний төлөө, эзний тэгтлээ хүсдэг сайн мэдээний төлөө. Үнэхээр талархаж байгаа нь чуулган дотор байлгаж байна. Эзний чуулганыг л тодорхой баттай мэдчих юм бол би ахын дүүс нартайгаа хамтдаа нэгдмэлэр амьдарч байгаа нь ямар үзэсгэлэнтэй гэдэг вүлээ? Бурхныг харахад үзэсгэлэнтэй. Хамтдаа залбираад дуусгая. Бидний хайрлаад аварсан эзэн таны нэгүсэлд талархаж байна. Энэ түүхийн төгсгөлийн үед гэм нүгэл дунд энэ ертөнцийн гой сайхан зүйл төөрөлдөд явж исэн бидний төлөө 2000 жилийн өмнө урсгасан ариун цусаараа бүхий л гэм нүглийг маань уучлаад аварсан нэгүсэлтэнд талархаж байна. Толгой гутаан залбирч байгаа бүхий л залуучуудтай минь хамт байгаарай. Эзэн таны төлөө хөдөлмөрлөх, эзэн танаас суралцах боломж зөвшөөрөгдсөн чин сэтгэлээсээ талархаж байна. Өгөгдөж байгаа энэ цаг хугацааг эзэн та зөвшөөрсөн гэдгийг мэдэж байгаа билээ. Хийж бэлдэж байгаа маань эцэстээ эзэн танд алдрыг өргөхийн тулд олон хүмүүсийг эзэн таны алдар руу эргүүлэхийн тулд билээ. Бүхий л хүчээ дайчлан сүнсийг хайрлсан сэтгэлээр үлдэж байгаа хөтөлбөртөө анхааралтай сэргээгээр сайн оролцож чадахад та туслаарай. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархан гуйж залбирлаа. Амен.